Нөхөрлөл, ээнэгших сэтгэл эсвэл эрос нь хүмүүсийн сонирхлыг их татдаг сэдэв юм. Энэ хоёр хайрын тухайд бол үүний ач холбогдол болон гоо үзэсгэлэнгийнхэн талаар хүмүүс дахин дахин онцлохдоо бүр хэтрүүлэх үеч байдаг. Ээнэгшил хийгээд эросын нэр хүндийг гутаан доромжлдог тэдгээр эсэргүүцэгч нарын энэ орлогч гэсэн үнэндээ эдгээр хайрыг магтдаг уламжлалын эсрэг үзүүлж буй ухамсартай хариу үйлдэл учраас энэ нь тэр хэмжээгээр тэд өөрсдөө ч нөлөөнд нь автсан байдаг гэсэн үг. Гэхдээ орчин үед бол хайрын бас нэгэн өөр хэлбэр болох нөхөрлөл гэсэн энэ зүйлийг дээрх хоёртой дүйцэхүйц хэмжээнд авч үздэг хүн маш ховор болсон. Үгүй бараг ихэнх хүмүүсийн хувьд нөхөрлөлийг хайр гэж үздэггүй. Хэрвээ би зөв санаж байгаа бол дурсамж романоос хойш нөхөрлөлийн талаар магтсан ном зохиол бараг үгүй байх. Тристан ба Изолд 2, Антони ба Клеопатра 2, Ромео Жюлиетте 2-ын түүхтэй адилхан дурлалт түүх орчин үеийн уран зохиолд ар араасаа хөвөрдөг. Гэхдээ Давид болон Жонатан, Пиладес болон Орест, Роланд ба Оливер, Амис ба Эмил нарын түүхтэй адилхан түүх бараг байдаггүй. Ямар тач эртний хүмүүсийн хувьд бол нөхөрлөл гэдэг зүйл тэр хэмжээгээрээ бусад хайрууд дундаа хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг бас хамгийн хүмүүнлэг хайр байсан бөгөөд мөн амьдралын титэм, сайн чанарт суралцах сургууль гэж хэлж болохоор зүйл байв. Харин эсвэргээрээ орчин үеийн хүмүүс бол нөхөрлөлийг үл ошоодог. Мэдээжийн хэрэг эр хүнд эхнэр болон гэр бүлээс нь гадна анд нөхөд бас хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Гэхдээ нөхөрлөл хэмээн тооцож байгаа өнгө аяс мөн нөхөрлөж буй хүмүүсийн харилцааныхын шин чанарыг харах юм бол орчин үеийн хүмүүсийн нөхөрлөл гэж үзэж байгаа зүйл нь Аристотелийн хүнд байх ёстой сайн чанарын хэмжээнд авч үзэж байсан Филия болон мөн Цицероны бичиж байсан Амиситиатай бараг хамаагүй зүйл болох нь тодорхой болно. Өнөөгийн амьдралд нөхөрлөл гэдэг зүйл аарсаар чухал биш зүйлүүдийн нэг. Цайлдгаар бол хоол биш хачир. Үлдсэн цагаа зарцуулдаг л зүйл болжээ. Яагаад ийм болсон юм бол? Нэгдүгээрт хамгийн ихний тодорхой шалтгаан бол энэ. Жинхэнэ нөхөрлөлийг туршиж үзсэн хүн бараг байхгүй учраас нөхөрлөлийн талаарх үнэлэмж үгүй болсон. Гэхдээ насан туршдаа нөхөрлөл гэсэн зүйлгүйгээр амьдрах боломжтой байгаа нь өөрөө нөхөрлөл дээрх хоёр хариас эрс ялгаатай тэр нэгэн бодит үнэн дээр тулгуурлаж байдагтай холбоотой юм. Тэр юу вэ гэвэл нөхөрлөл нь ямар нэгэн байдлаар хамгийн бага байгалийн шин чанартай байдаг. Мөн зөн совин, бахан биеийн шин чанар, биологийн шин чанар, сүргийн зөн совин гэсэн зүйлүүдийг хамгийн бага агуулж байдаг. Нөхөрлөл нь бидний мэдрэлийн системтэй хамгийн бага холбоотой байдаг. Нөхөрлөлд бидний бие өдөөгдөх зүйл байдаггүй. Нөхөрлөлөөс болж зүрх хүчтэй цохилох юм уу, нүүр улайх, эсвэл цонхих зүйл байдаггүй. Мөн нөхөрлөл гэдэг зүйл үндсэндээ хоёр хүний хувийн харилцаа болж байдаг. Хоёр хүн найз нөхөд боллоо гэвэл аль тал нь сүргээсээ тодорхой хэмжээгээр тусгаарлагдаж байдаг. Эросын оролцоогүйгээр бидний хинч эхээс төрөхгүй. Мөн энэрх сэтгэлийн оролцоогүйгээр бидний хинч өсөж торнож чадахгүй. Гэхдээ нөхөрлөл гэсэн зүйлийн оролцоогүйгээр бол бид амьдарч бас нөхөн үржих боломжтой. Зөвхөн биологийн үүднээс авч үзэх юм бол нөхөрлөл ямар ч шаардлагагүй зүйл. Тэрч байтугай ямар нэг бүлэглэл эсвэл нийгэмдэг хүртэл нөхөрлөлийг дургуутсдаг. Эсвэл нөхөрлөлд итгэдэггүй байж болно. Удирдагч нар ихэвчлэн ийм хандлагатай байдаг. Сургуулийн захирал, аливаа шашны байгууллагын тэргүүн, цэргийн хурандаа, усан онгоцны ахмадууд зэрэг дээд албан тушаалтнууд нь доод албан тушаалтнуудын хооронд бат бэх нөхөрлөл эсвэл дотны харилцаа бий болох үед үүнд таагүй хандаж байдаг. Түүнд байгаа ийм төрлөх бус мөн чанар нь нөхөрлөл гэдэг зүйл яагаад эртний болон дундад зууны үед нэр хүндтэй байсан хэрнээ бидний үед үл ошогдох болсон шалтгааныг тайлбарлаж чадна. Тэр үед хүмүүсийн үргэлж хамгийн нухацтай бодож явдаг зүйл бол ертөнцийг үгүйсгэж ертөнцөөс татгалзах явдал байлаа. Тэр үед байгаль, сэтгэл хөдлөл, мөн махбодийг үний сүнсэнд аюул учруулдаг. Эсвэл үний байр суурийг дороотуулдаг, жигших ёстой зүйл гэж үзэж байжээ. Тийм учраас энэ эрен үеүүдэд хайрын төрлүүд дундаа хамгийн бие даасан байгалийн эсрэг зүйл мэт харагдаж байсан нөхөрлөл нь хамгийн их магтагдахаас өөр аргагүй байв. Энэрх сэтгэл болон эрос нь бидний мэдрэлийн системтэй холбоотой гэдэг нь тодорхой байсан бөгөөд амьтад ч бас энэ талаараа бидэнтэй адилхан гэдэг нь илт байв. Энэрх сэтгэл
Эсвэл Эросын үед та сандарч тэрдэх, эсвэл амьсгаа дээшлэх, доошлох гэх мэт зүйлсийг мэдэрдэг. Гэхдээ нөхөрлөл гэсэн энэ хүслийнхээ дагуу сонгож болдог гэрэлтсэн, тайван, ухаалаг харилцааны ертөнцид бол бид энэ бүхнээс ангид байж чаддаг. Ийм учраас нөхөрлөл нь бусад хайрын төрлүүд дундаасаа биднийг бурхан эсвэл сахиусан Тэнгэрийн төвшөнд өргөж өгдөг цорын ганц хайр мэт харагдаж байжээ. Гэвч романтизм болон нулимстай инээдийн эрен үе эхэлж байгаль руугаа буцацгаая гэх мэт урайлоозон дэлгэрч сэтгэл хөдлөлийг өндөрт өргөмжлөх болж хүмүүс аажмаар сэтгэлийн хөөрөлд автаж эхэлсэн бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Эцэст нь хүмүүс өөрсдийн зөн совин цусан дах харанхуй бурхтыг магтах болсон бөгөөд ийм эзотерик шашны тахилч нарын дунд нөхөрлөл нь огт боломжгүй зүйл болсон. Ийм шинэ эрен үед урд нь нөхөрлөлийг өндөрт өргөж байсан бүх зүйл одоо нөхөрлөлийн эсрэг зүйл болж хувирсан. Орчин үеийн сэтгэлийн хөдөлгөөнийг чухалчилдаг хүмүүсийн дунд байдаг нулимстай инээмсэглэл, ямар нэг эд зүйлд их утга учир өгч нандинах байдал, нялх хүүхдийн хэл яриагаар ярих гэх мэт зүйлүүд нөхөрлөлд байдаггүй. Нөхөрлөлд примитивист хүмүүсийн сэтгэлд нөлөө үзүүлж чадхаар цус зүрхийг нь буцалгаад байхаар ямар нэгэн зүйл байхгүй. Тийм учраас нөхөрлөл гэдэг зүйл зүгээр л нэг өчүүхэн, утгагүй зүйл мэт харагдах болсон. Махбодийн хайртай харьцуулбал нөхөрлөл нь цагаан холтнуудад зориулсан орлуулагч хоол хүнстэй төстэй зүйл мэт харагдаж байлаа. Үүнд нөлөөлөх болсон өөр бусад шалтгаанууд ч бас бий. Үнийг зүгээр нарийн нийлмэл бүтэц бүхий амьд организмаас бий болсон амьтдын нэг хэлбэр гэж боддог хүмүүсийн хувьд нөхөрлөл мэтийн амьтдын гарал үүсэл, оршин тогтнох үндэснийг тайлбарлахад тусламж болохооргүй ийм төрлийн зан үйлд с ิจ гтэй ханддаг. Ийм хүмүүсийн хувьд нөхөрлөл гэдэг зүйл онц таатай зүйл биш. Дээр нь бас бүлэглэлийг хувь хүнээс илүү эрхэмлдэг үзэл бодол нь нөхөрлөлийг үүсгэж байдаг. Учир нь жинхэнэ нөхөрлөл гэдэг зүйл хувь хүний талаарх ухамсар хамгийн дээд түвшинд хүрсэн хүмүүсийн хооронд үүсдэг харилцаа юм. Ганцаардлын нэг адил нөхөрлөл гэдэг зүйлч бас хүмүүсийг бүлэглэлийн эв нэгдлээс тусгаарладаг. Хүмүүс 2-3-аараа нэгдэх байдлаар бүлэглэлээс тусгаарлагддаг учраас энэ нь нөхөрлөлийг ганцаардлаас илүү аюултай зүйл гэж үзэх шалтгаан болдог. Мэдээж ардчилбын зарим нэг сонгодог хэлбэрүүд ч бас нөхөрлөлийг эсэргүүцэх чиг хандлагатай байдаг. Учир нь нөхөрлөл гэдэг зүйл цөөхөн хэдэн хүнийг тусад нь сонгох шин чанартай байдаг. Энэ хүн бол миний найз гэж байгаа нь шууд харин тэр бол биш гэсэн утгыг давхар илэрхийлж байдаг. Эдгээр бүх шалтгааны улмаас нөхөрлөлийн талаарх хуучны үнэлгээг зөв гэж боддог над шиг хүмүүс нөхөрлөлийн талаар ярихын тулд эхлээд нөхөрлөлийн нэр хүндийг нь сэргээх гэж оролдохоос өөр арга байсангүй. Үүний тулд эхлээд нураах, няцаах гэсэн маш залхмаар зүйлийг хийх ёстой болж байна. Учир нь эхлээд бид бүх нухацтай батбэх нөхөрлөл нь үнэн хэрэгтээ зөвхөн ижил хүйснүүдийн дунд л байдаг гэсэн орчин үеийн энэ онолыг нуцаах ёстой. Хамгийн чухал зүйл бол энд гарч байгаа үнэн хэрэгтээ гэсэн үг юм. Бүх нөхөрлөл нь ухамсартай, тодорхой ижил хүйсний харилцаа мөн гэж хэлэх юм бол энэ нь илэрхий худал буруу зүйл болох учраас энэ үед амьдарч байгаа ухаантай мэд дүр эсгэгч хүмүүс нөхөрлөл гэдэг зүйл үнэн хэрэгтээ бол ижил хүйсний хайрлах сэтгэл юм гэсэн ойлголтыг хоргодох газраа болгодог. Мэдээж хэрэг ийм тодорхойлолтыг нотлох ч арга байдаггүй. Бас үгүйсгэх ч арга байдаггүй. Хоёр найзын хоорондох зан үйлээс ижил хүйстэн гэдгийг нотлох ямар ч нотлохоог олж харах боломжгүй гэдгийг харуулсан ч гэсэн тэрхүү ухаалаг мэт дүрээс гэж байгаа хүмүүст гайхаж эргэлзэх сэтгэл төрөхгүй. Харин эсвэргээрээ нухацтай царайгаар бид ч бас тэгэх байсан гэж бодож байна гэж хариулах биз. Нотлох баримт дутуу байгаа нь өөрөө нотлох баримт гэж тэд үзэж байна. Утаа гарахгүй байгаа нь гал цаагаараа чимээгүй асаж байгааг нь нотлохоо гэж тэд хардаг. Мэдээж тийм байж болно. Хэрвээ гал байгаа бол шүү дээ. Гэхдээ эхлээд гал байгаа гэдгийг нотлох ёстой. Тэгж чадахгүй бол тэдний энэ байр суурь нь ийм зүйл болж хувирна. Хэрэг сандал дээр үл үзэгдэх муур байгаа бол тэр сандал хоосон харагдана. Гэтэл энэ сандал одоо хоосон харагдаж байна. Тэгэхээр энэ сандал дээр нүдэнд үл үзэгдэх муур байгаа гэсэн үг. Үл үзэгдэх муур байгаа гэдэгт итгэж байгааг логикийн дагуу үүсгэх боломжгүй. Гэхдээ энэ нь ингэж итгэж байгаа хүмүүсийн талаар олон зүйлийг хэлж өгч чадна. Нөхөрлөлийг жинхэнэ хайр гэж үзэлгүйгээр зөвхөн эрос, өөрөөр хэлбэл хайр дурлалын өөрийгөө өнгөлөн далдалсан хэлбэр эсвэл нарийн боловсронгуй хэлбэр нь гэж ойлгодог хүмүүс хизээч жинхэнэ найз нөхдөдтэй байгаагүй гэдгээ харуулдаг. Хэдийгээр бид хэн нэгэнд хайрлаж дурлах хэрнээ бас нэгэн зэрэг нөхөрлийн харилцаатай байж болох ч
Эрос нөхөрлөл хоёр бол тусдаа өөр харилцаа гэдгийг сайн мэдж байгаа. Осууд харцаараа дурлаж байдаг бол харин найз нар ярилцаж байж сонирхол нэгтэй байгаагаа мэдэж улмаар нөхөрлийн харилцаа үүсдэг. Дурлал хосуудын хувьд хайр сэтгэл нь зөвхөн тухайн хоёр хүний зүйл байх ёстой. Гэхдээ нөхөрлийн харилцаанд бол зөвхөн хоёулаа гэсэн тоо байхгүй. Нөхөрлийн хувьд зөвхөн хоёулаа гэдэг харин ч тийм сайн тоо биш. Чарльз Лэмб нэг өгүүлэлдээ A, B, C гэсэн гурван найз байгаад тэдний дундаас A гэсэн нэг найз нь нас барах юм бол B-ийн хувьд зөвхөн A гэсэн ганц найзаа алдаж байгаа хэрэг биш, харин A-ийн C дотор байсан хэсгийг давхар алдаж байдаг. Мөн C-ийн хувьд ч бас ганцхан A-ийг алдаад зогсохгүй, A-ийн B дотор байсан хэсгийг алддаг гэжээ. Нөхөрлөж буй хүмүүсийн хүнийг бүрийн дотор зөвхөн тэр л бусдаас бүрэн гаргаж ирж чаддаг тийм нэг зүйл байдаг. Би өөрөө найз нарынхаа дотор байгаа зүйлийг бүхэлд нь идэвхтэй хөдөлгөж чадхаар тийм том хүн биш. Тийм учраас найзын маань дотоод ертөнц бүх тадаасаа надаас өөр бусад гэрлээр дамжуулан бүрэн ижлэгдээсэй гэж би хүсэж байдаг. Чарльз нас барсан учраас одоо би Чарльзын онцгой содон хошигнолд Рональдын үзүүлдэг байсан хариу үйлдэлийг дахин харж чадахгүй болсон. Чарльз нас барсан тул одоо би Рональдтай дангаараа дотносож түүнийг илүү ихээр олж авах биш. Харин эсвэргээрээ урьдынхаасаа илүү алдах болно. Тиймээс жинхэнэ нөхөрлөл нь бусад хайрын төрлүүд дундаа хардах сэтгэлээр хамгийн бага байдаг. Хоёр найз тоон нэмэгдэж гурвуулаа болох үедээ баярладаг. Гурван найз тоон нэмэгдэж дөрвүүлээ болох үедээ баярладаг. Гэхдээ мэдээж ийм байхын тулд шинэ найз нь жинхэнэ найз байж чадхаар хүн байх ёстой. Тэд Дантегийн Тэнгэрлэг инээдмийн жүжигт гардаг өрөөдсөн сүнснүүдийн нэг адил бидний хайрыг баяжуулж өгөх нэг нь тэндээс ирж байна гэж хэлж чадна. Учир нь хайрын нэг төрөл болох нөхөрлөл нь өөрөө хуваагдлаа гэд багасдаггүй зүйл. Мэдээж үнэн сэтгэлээрээ нэвтрэлцэж чадгаар хүмүүс цөөхөн байдаг учраас анд нөхдийн тоо өсөн нэмэгдэхэд хязгаар бий. Гэхдээ ийм хязгаарлагдмал байдал дотор хэрвээ найз маань тэнд цугласан хүмүүсийн их ихтэй найз байвал бид тэр найзыгаа бага биш харин илүү ихээр олж авдаг. Энэ талаараа нөхөрлөл гэдэг зүйл Тэнгэрийн хаанчлалтай адил төстэй алдартай зүйл гэдгийг харуулж байдаг. Тэнгэрийн хаанчлал гэдэг бол олон өрөөгдсөн хүмүүсийн Бурхны учир төрүүлсэн үр жимсүүдийг өсгөн нэмэгдүүлж байдаг газар юм. Учир нь Бурхныг өөрийнхөөрөө харж буй сүнс бүр Бурхныг харах өөрийнхөө тэрхүү өвөрмөц хараагаа бусаддаа хүргэх нь дамжиггүй. Энэ бол даруй эртний нэгэн зохиолчийн хэлсэн шиг Исаягийн үзэгдэл дэх серафимууд бие биедээ ариун 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 хэмээн хашгирч байгаа нь ийм учиртай. Үүнчлэн Тэнгэрийн эдэг олуулаа хуваалцах тусам хүн нэг бүрт оногдох хувь нь илүү их байдаг. Тийм учраас надад ижил хүйснүүдийн онол огтхон ч үнэмшилгүй санагддаг. Гэхдээ энэ нь нөхөрлөл болон хэвийн бус эрос харилцаа хизээч нэгдэх боломжгүй гэсэн үг бас биш. Зарим нэг соёл иргэншил тодорхой хугацаанд ийм бохирдолд өртөх хандлагатай байсныг бид олж хардаг. Ялангуяа дайн дайжинтай нийгэмд ахмад эрчүүд өөрийн зэвсэг баригч эсвэл сурагч залуу эрчүүдтэй ийм ёс бус харилцаа үүсгэх хандлага их байсан. Дайны талбарт эмэгтэйчүүд байхгүй байгаа нь бас нөлөөлж байсан биз. Гэхдээ ийм бохир зүйл хаагуур хэрхэн орж ирснийг тогтоох ёстой болох юм бол ямар нэг таамаг бүхий онолоор биш, харин заавал нотлох баримтыг үндэс болгох ёстой. Нөхөрлөж буй хүмүүсийн харилцаанд байдаг үнсэлт, нулимс, тэврэлт гэсэн зүйлүүд нь ижил хүйснүүдийн нотлохоо юр биш. Хэрвээ нотлохоо мөн гэх юм бол гарах үр дүн нь маш инээдтэй зүйл байх болно. Бодоод үзтээ. Беовулфыг тэрвэрж байсан Хродгар, Босвеллийг тэрвэрж байсан Джонсон мөн ангин тарж алга болохоос өмнө нэг нэгнээ тэрвэрч сүүлчийн удаа үнссэн гэж Такитусын хэлж байсан тэдгээр үсрэг биетэй ширүүн даруун зуутын дарга нар бүгдээрээ ижил хүйстэн болж таарч байна уу? Хэрвээ та ийм зүйлд итгэж байгаа бол өөр юунд ч итгэж чадах байх. Хэрвээ бид түүхийг бүхэлд нь харах юм бол бидний өвөг дээдэс нөхөрлөлтөө яагаад дээрх дохио зангааг хэрэглэж байсныг хараад гайхах биш. Харин эсвэргээрээ өнөөгийн нийгэмд ийм дохио зангааг яагаад хэрэглэхээ болсныг тайлбарлах ёстой байх. Тэд биш харин бид алхаагаа зэрэгцүүлж чадахгүй байна. Нөхөрлөл гэдэг зүйл бусад хайрууд дундаа биологийн шин чанараараа хамгийн бага гэж би урьд нь хэлсэн. Нөхөрлөл гэдэг зүйл байхгүйгээр хувь хүнч тэр, нийгэмч тэр оршин тогтнож чадна.
Гэхдээ нөхөрлөлтөд андуурагддаг, нийгэмд зайлшгүй шаардлагатай байдаг нэг зүйл бий. Энэ бол өөрөө нөхөрлөл биш, харин нөхөрлөлийн матриц гэж хэлж болох зүйл. Эртний нийгэмд анчид эсвэл дайнч эрчүүдийн хамтын ажиллагаа нь хүүхэд төрүүлэх, өсгөхөөс дутхааргүй чухал шаардлагатай зүйл байв. Ан гөрөө, дайн тулаанд томжиргүй ханддаг овгууд, хүүхэд төрүүлэх өсгөх асуудалд томжиргүй ханддаг овгуудын нэгэн адил мөххөөсөөр аргагүй болдог байв. Түүх эхлэхээс олон жилийн өмнөөс эрчүүд эмэгтэйчүүдээс тусдаа хоорондоо нэгдэн хамтдаа ажилладаг байсан. Тэгэхээсчээр аргагүй байсан. Хийх ёстой ажлаа хийх тур сонирхолтой байхын зан чанар бол амьд үлдэхэд үндсэнтэй чухал чанар юм. Тэд альва зүйлийг хийхээс гадна түүнийхээ талаар хоорондоо ярьж хэлэлцэх ёстой болдог. Цаашдаа хийх ёстой ан гөрөө, дайн тулаан зэрэг зүйлээ төлөвлөх ёстой болж байсан. Эдгээр нь дууссаны дараа дахиад л алдаан дээрээ дүн шинжилгээ хийж цаашид хэрэглэж болох илүү сайн арга замыг эрэлхийлэх ёстой болж байсан. Ирчүүд ийм зүйлийг хийхдээ дуртай байв. Тэд хулчхаар болох хүмүүсийг шоолж, шийтгэж, харин онцгой авахалжтай хүмүүсийг магтаж урамшуулж байсан. Мөн арга техникийн талаар ярилцахдаа дуртай байв. Үнэн дээр ирчүүд ийхүү хийж байгаа ажлынхаа талаар ярихдаа дуртай байсан. Тэд хүүхэд эмэгтэйчүүдээс хол тусдаа ур чадвараа хуваалцаж, аюул бэрхшээлийг хамтдаа даван туулж, хамтдаа хошигнох, тулаанч эсвэл анч найз нөхөдтэйгээ хамт цуглахдаа маш дуртай байдаг байсан. Нэгэн хүн хошигнож хэлэхдээ Чулуун зэвсгийн үеийн хүмүүс мөрөн дээрээ клаб тавьж явдаг байсан эсхийг мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч тач өөр төрлийн клаб, өөрөөр хэлбэл нөхөрлөлийн клаб бол тэдэнд байсан л байх гэжээ. Ийм клабууд нь тэдний шашны нэг хэсэг нь болж байсан. Герман Мелвилийн Тайпид гардаг тэдгээр болоод орой бүр гайхалтай амрах газар хэмээн нэрлэж хамтдаа цуглаж тамхилцгаадаг байсан ариун утааны клаб мэт газрууд байсан байх. Тэгвэл энэ хооронд эмэгтэйчүүд юу хийж байсан бэ? Би тэрийг яаж мэдэх вэ? Би эрэгтэй хүн. Тэгээд ч Бонодиагийн нууц зан үйлийг тагнаж байсан удаагүй. Тэдэнд ч бас ирчүүд оролцох боломжгүй тусгай зан үйл байсан л байх. Газар тариалан эмэгтэйчүүдийн гол үүрэг байсан зарим нэг үед бол мэдээж тэд ирчүүдийн нэгэн адил арга техник, ур чадвар, саад бэрхшээл, амжилтаа хуваалцахын тулд хамтдаа цуглаж байсан л байх. Гэхдээ магадгүй ирчүүдийн ертөнц иршүүд байдаг шиг тийм эмэгтэйчүүдийн ертөнц эмэгтэйлэг байж чадаагүй байх. Хүүхдүүд бас магадгүй настай ирчүүд ч тэдэнтэй хамт байдаг байсан байх. Энэ бол миний л таамаглал. Би зөвхөн эрэгтэй хүнд байдаг туршлага дээр үндэслэн нөхөрлөл гэдэг зүйл бий болохоос өмнө ийм л байсан болов уу гэж таамаглаж байгаагаа ярьж байна. Өдөр бүр уулзаж, нэг нэгнээ таньж мэдж байгаа ирчүүдийн дундах ийм хамтын ажиллагаа, ажил төрлөө ярилцаж, харилцан хүндэлж, харилцан ойлголцох үед төрөх баяр баясгал нь биологийн үндсэнтэй зүйл байлаа. Магадгүй та бүхэн үүнийг сүргийн зүүн савингийн бүтээгдэхүүн гэж нэрлэх гэх байх. Гэхдээ миний бодлоор ийм нэр томьёог хэрэглэж байгаа нь зүүн савин гэдэг үгийг хэрэгэлсэн хэрэглээгүй угаасаа маш ойлгомжтой болчихсон байгаа зүйл рүү тойруу хэцүү замаар аваачиж байгаа мэт санагдаж байна. Харин үүний оронд хамтрагч эсвэл клуб гэсэн үгийг хэрэглэхийг хүсэж байна. Гэхдээ энд ярьж байгаа хамтрах нь нөхөрлөлийн зөвхөн матриц, өөрөөр хэлбэл үндэс суурь эхлэлийн цэг нь болж өгч байна. Эдгээр үнийг нөхөрлөл гэж нэрлэж бас анд нөхдийнхөө талаар ярьж байгаа мэт байдаг боловч үнэндээ бол зүгээр л хамтрагч нар нь юм. Эдгээр нь миний ярихыг хүсэж байгаа нөхөрлөл гэсэн тэр зүйл биш. Гэхдээ ингэж хэлснээрээ би холбоо, клубын хамтрагч нарын харилцаа гутаах гэсэн хэрэг огтхонч биш. Мөнгийг алтнаас ядгая гэж хэллээ гэд энэ нь мөнгийг дорд үзсэн хэрэг биш гэдэгтэй адилхан зүйл. Хамтрагч нарын дундаас нэг хоёр хүн өөрсдөд нь бусад хамтрагч нараас олж харах боломжгүй нийтлэг зөн совин хүсэл сонирхоод байгаа юм байна гэдгийг олж харсан тэр цагаас эхлэн энгийн хамтрагч гэсэн ойлголтоос жинхэнэ нөхөрлөл үүсэж эхэлдэг. Нөхөрлөл гэдэг зүйл тэнд эхэлж байгааг илтгэдэг ердийн хэллэгүүд бол юу гинэ? Чи бас уу? Зөвхөн би л ийм юм байх гэж бодож байсан чинь. Эдгээр эртний анчид, дайчдын дунд бууг бол идэж болохоос гадна маш үзэсгэлэнтэй амьд юм байна. Ангөрөө хэрэгцээтэй төдийгүй бас хөвжилтэй зугаатай зүйл юм байна. Бурхан бол хүч төдийгүй бас ариун юм байна. Гэх мэт бусдын олж харж чадаагүй зүйлийг олж харж чадсан хүн 100 жилд бүр ядаж 1000 жилд нэг байхгүй гэж үү? Гэхдээ
Нэг хувь хүнд ингэж ойлгож ухаарсан зүйл байлаа гэд өөртөө нь ойлголцож чадах сүнсийг олж авч чадалгүйгээр өгөх юм бол цааш өрнөх зүйл юу ч байхгүй. Соёл урлаг, спорт, итгэл бишрэл шинээр төрж бий болохгүй. Ийм нэг санаа бодолтой хүмүүс нэг нэгнээ олж харах үед тэнд сая нөхөрлөл төрж байдаг. Улмаар тэр даруйда тэд асар их ганцаардал дотор хамтдаа зогсдог. Дурлалт хосууд бол угаасаа л хоорондох харилцаагаа хаалттай, хувийн байлгадаг. Харин найз нар хүссэн хүсээгүй ганцаардал, бусад хүмүүс болон өөрсдийнхөө дунд байгаа хаалт, саад бэрхшээлтэй тулгардаг. Тэдний ганцаардалд хүргэж хаалт болж байсан зүйлүүд нь багасах тусам тэд баяртай байдаг. Анх хоёулаа байсан найз нар гурвуулаа болох үедээ баярладаг. Өнөөдөр ч гэсэн нөхөрлөл бас ийм л байдлаар үүсдэг. Мэдээж өнөөдөр ан гөрөө, дайн тулаан гэх мэт зөвхөн мах бодийн зүйлсийг л хамтдаа хийж болох зүйлс гэж тооцохгүй. Өнөө цагт бол нийтлэг шашин шүтлэг, нийтлэг судалгаа, нийтлэг ажил мэргэжил, эсвэл бүр чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх байдлаар хамтарч үйл ажиллагаа явуулж болно. Ийм зүйлд хамтдаа оролцоод явж байгаа хэн ч гэсэн бидний хамтрагч нар мөн. Гэхдээ найз гэдэг ойлголт бол хамтрагч нараас илүүтэйгээр ямар нэгэн зүйлийг хуваалцаж чадж байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг талаараа өөр хоорондоо адилхан тэр нэг, хоёр эсвэл гурван хүнийг хэлнэ. Эмерсоны хэлснээр ийм нөхөрлийн харилцаа үүсэх үед тавигддаг. Чи бас адилхан энэ үннийг харж байна уу? Эсвэл наа зах нь чи бас ийм үннийг эрэлхийлж байна уу гэсэн асуултууд нь хайр дурлалын харилцаа үүсэх үед тавигддаг. Чи надад хайртай юу гэсэн асуултууд юм. Бусдын ач холбогдол өгдөггүй асуудлыг таны нэг адил маш чухал асуудал гэж тооцож байгаа яг тэр хүн тантай найз байж чадна. Гэхдээ тэрхүү асуудалд хэрхэн хариулах, хэрхэн шийдэх тал дээр тантай заавал санаа нийлэх шаардлагагүй. Ийхүү нөхөрлөл нь өөрийн матриц буюу үндэс мөн эхлэлийн цэг болох хамтрах харилцааны шинж чанарыг илүү нийгмийн биш харин хувийн харилцааны түвшинд харуулж өгч байдгийг анхаараарай. Хамтрагч нар гэдэг бол хамтдаа ямар нэг ажлыг хийдэг хүмүүс юм. Найз нөхдөж гэсэн мэдээж хамтдаа ямар нэг зүйлийг хийдэг хүмүүс мөн боловч тэрхүү ажил нь илүү дотгошоо мөн чанартай, цөөн тооны хүмүүсийг хамардаг, амархан тодорхойлогддоггүй тийм зүйл байдаг. Өөрөөр хэлбэл найз нарч бас хамтдаа ангөрөө хийх боловч тэр нь илүү материалдаг бус сэдэлтэй байдаг. Ямар нэг ажилд хүчээ нэгтгэх боловч тэр нь дэлхийгээр хараахан танигдаж хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйл байдаг. Найз нарч бас хамт аялах боловч тэр нь огт өөр төрлийн аялал байдаг. Тийм учраас бид дурлалт хосуудыг зурхдаа өөдөөдөөс нь харуулж зурдаг хэрнээ харин анд нөхдийг бол урагш хараад зэрэгцээд сууж байгаагаар дүрсэлдэг. Тийм учраас зүгээр л нэг найзтай болох юмсан гэж хүсэж байдаг өрөвдөлтэй хүмүүс хизээч найзтай болж чаддаггүй. Учир нь найзаас гадна хүсдэг ямар нэг зүйлтэй байх нь найзтай болох нөхцөл юм. Чи ч бас энэ үннийг харж байна уу гэсэн асуултанд нь илэн далангүйгээр би юу ч олж харахгүй байна. Сонирхол чалга. Би зөвхөн чамтай найз байхыг л хүсэж байна гэж хариуллаа гэд нөхөрлөл үүсэхгүй. Яагад гэвэл нөхөрлөлийн тулгуур болох ямар нэг зүйл тэнд алга. Даалуу тоглох эсвэл ядаж бүр хулгам тэжээх сонирхолж байж болно. Ямар ч сонирхож оролддог зүйлгүй хүнд бусадтай хуваалцах зүйл байхгүй. Замд гардаггүй хүн замын амттай болж чадахгүй. Эсрэг хүйсний хоёр хүн хамтдаа нууц замаар явж байгаагаа олж мэдснээр тэдний хооронд бий болсон нөхөрлөл нь ердөө хагас цагийн дараа гэхэд маш амархан эрос буюу хайр дурлал болж хувирдаг. Бие махбодын тал дээр нэг нэгнээ дургуутсах сэтгэл төрөөгүй л бол мөн хэн нэгэн нь эсвэл хоёулаа цаанаа хайрладаг хүнтэй биш л бол зайлшгүй ийм байдалд хүрдэг. Эсвэргээрээ мөн дурлалт хосуудын хоорондох эрос хайр нь нөхөрлөл болж үргэлжилж болно. Гэхдээ ийм тохиолдолд эрос, нөхөрлөл гэсэн энэ хоёр хайрын ялгаа нь бүдгэрэх биш, харин илүү тодорхой болж ирдэг. Хэрв тантай гүнзгий бат бэх нөхөрлөж байсан хэн нэг хүнтэй аажмаар эсвэл гэнэт хайр дурлалын харилцаатай болох юм бол та тэр хүнтэй хуваалцж байгаа хайр дурлалаа эзээч гурав дахь өөр хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй гэдэг нь гарцаагүй. Гэхдээ нөхөрлөлийн харилцаагаа бол бусад хүмүүстэй хуваалцаж чадах бөгөөд ийм үед ямар ч хардах сэтгэл мэдрэхгүй. Хайртай хүн нь найз нартай нь аяндаа гүнзгий үнэн ч нөхөрлөлийн харилцаатай болж байгааг харах үед энэ нь дурлал хосуудын эрос хайрыг улам бүр баяжуулж өгч байдаг.
Учир нь тэнд хайр дурлалаар холбогдсон бид хоёр зөвхөн байгаа зогсохгүй, нэг зүйлийн хойноос хамтдаа мөшгөх нийтлэг алсын хараатай дараагийн 3, 4 дахь хүн гарч ирж байна. Нөхөрлөл, хайр хоёр ийхүү зэрэгцэн орших үед энэ нь нөхөрлөлч бас хайр гэдгийг, тэгэхдээ бүр эрос буюу хайр дурлалаас дутхааргүй хайр гэдэг үннийг олж харахад тусламж болдог. Таныг найздаа дурлаад гэрэлсэн азтай хүн гэж төсөөлөөд та дараах хоёроос аль нэгийг нь сонгох ёстой боллоо гэж бодъё. Та хоёр цаашид дурлалт амрууд байхаа болж харин оронд нь насан туршдаа нэг бурхан, нэг гоо үзэсгэлэн, нэг үнний хойноос мөшгсөн хамтрагч нар болж бодно. Эсвэл энэ бүхнийг орхиод оронд нь үргэлж халуун дурлал, сэтгэлийн хөөрөл, эросоос амталж болох бүхий л гайхалтай амьтанлаг дур хүслийг амталсан хэвээр байх болно. Энэ хоёрын аль нэгийг нь сонгох ёстой гэвэл та алийг нь сонгох бол алийг нь сонгоход харамсах зүйлгүй байх бол энэ хүртэл нөхөрлөлийг шаардлагагүй зүйл гэж тооцоход хүргэдэг шинж чанаруудын талаар онцолсон. Гэхдээ үүнийг зөв гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү нарийн тайлбар хийх шаардлагатай байх гэж бодож байна. Нөхөрлөл гэдэг зүйл нийгэмд бодиттой шаардлагатай зүйл шүү дээ гэж хэн нэгэн нь маргаж болох юм. Соёл иргэншил болтлоо хөгжиж чадсан шашнууд эхэндээ хэдхэн найз нөхдийн бүлгээс эхэлсэн байдаг. Математикийн хувьд ч бас адилхан хэдхэн найзууд хамтдаа суугаад тоо, шулуун шугам, өнцгийн талаар ярилцах үед тэнд сая математик гэдэг зүйл төрсөн. Одоо хааны нийгэмлэг гэж нэрлэгдэж байгаа газар эхэндээ цөөхөн хэсэг ноёдууд чөлөө цагаараа хамтдаа цуглаад дуртай сэдвүүдээрээ ярилцдаг тийм л газар байлаа. Өнөөдөр мөн бидний романтик хөдөлгөөн гэж нэрлэж байгаа энэ зүйл ч гэсэн ноён Wordsworth болон ноён Coleridge нар өөрсдийнхөө нууц төсөөлөл алсын харааны талаар тасралтгүй хуваалцдаг тийм л бүлгэн байсан. Коммунизм, трактаризм, методизм, боолчлын эсрэг хөдөлгөөн, шинжлэл, сэргэн мандалт бүгд үүнтэй ижил арга замаар бий болсон гэвэл нэг их хэтрүүлсэн хэрэг болохгүй байх. Нөхөрлөлт тэгэхээр ийм тал бий. Гэхдээ эдгээр хөдөлгөөнүүдийн зарим нь нийгэмд ашиг тустай байсан боловч зарим нь хор нөлөөтэй байсан шүү дээ гэж ихэнх уншигчид бодох байх. Тэгвэл энэ нь угаасаа нөхөрлөл гэдэг зүйл нийгэмд сайн үр нөлөөтэй байж болох ч бас хор нөлөөтэй байж болно гэдгийг харуулж өгч байна. Ашиг тустай гэсэн талаас нь харсан ч гэсэн нөхөрлөлийн үндсэн нь амьд үлдэхэд оршдоггүй. Харин соёл иргэншилд нөхөрлөлийн үндсэн бий. Өөрөөр хэлбэл нөхөрлөл гэдэг зүйл зүгээр л нийгэм оршин тогтноход шаардлагатай байдаг ямар нэг зүйл биш. Харин сайн сайхан амьдрахад тусалдаг зүйл ажээ. Амьд үлдэх үндсэн нь соёл иргэншлийн үндсэн нь зарим цаг үе, зарим нөхцөл байдалд давхцаж болох ч үргэлж тийм байдаггүй. Гэхдээ тодорхой зүйл бол нөхөрлөл нийгэмд ашиг тустай үр жимсийг төрүүллээч гэсэн тэр нь санамсаргүй байдлаар бий болсон дайвар бүтээгдэхүүн байх ёстой. Тийм биш бусад тохиолдлууд жишээ нь Ромын эзэн хааныг шүтэх эсвэл соёл иргэншлийг аврах зорилгоор Гриз итгэл бишрэлийг худалдах гэх мэт нийгмийн төлөө гэсэн зорилгын үүднээс зохиомлоор бий болгосон орчин үеийн оролдлогууд нь ач холбогдолгүй зүйл болж хувирдаг. Жинхэнэ өөрчлөлтийг хийж чаддаг хүмүүс бол дэлхийгээс нүрээ бууруулж чадсан цөөхөн хэдхэн найз нар байдаг. Египт болон Вавилоны математик нь хөдөө аж ахуй болон ил шидийн салбарт ашиглах зорилгоор судлагдсан бодиттой практик нийгмийн математик байсан. Гэхдээ өнөөдөр бидэнд илүү их үр ашгаа өгч байгаа математик бол тухайн үед хэдхэн найз нар чөлөөт цагаа өнгөрөөх зорилгоор хамтдаа нийлж сурч судалж байсан Грекийн чөлөөт математик юм. Бас зарим хүмүүс нөхөрлөл гэдэг зүйл бол хувь хүн нэг бүрийн хувьд маш хэрэгтэй, магадгүй амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай зүйл гэж маргаж магадгүй юм. Үүнтэй холбоотой олон нотлох баримтуудыг ч гаргаж ирж болох юм. Мөн үүндээ анд нөхдгүй хүн бол ар нуруу нь онгорхой хүнтэй адилхан. Эсвэл ах トゥ угаас ч дотн байж чадах анд нөхөр биш шүү. Гэх мэт сургаалт өгүүлийг иш татах байх. Гэхдээ бид ийм зүйлийг ярихдаа анд нөхөд гэсэн үгийг холбоотон гэсэн утгаар хэрэглэж байна. Гэтэл бодит амьдрал дээр найз гэсэн энэ үг үүнээс илүү утгасныг агуулдаг. Угаасаа тийм ч байх ёстой. Мэдээж шаардлагатай үед найз нөхдөч бас холбоотны үүрэг гүйцэтгэж өгч болно. Өөрөөр хэлбэл бидэнд хэрэгцээ гарах үед мөнгө зээлэх, өвдөх үед харж хандах, тулалдах шаардлагатай үед нэг тал болж өгөх, нас барах үед үлдсэн эхнэр хүүхдэд чадах чинээгээр туслах болно.
Гэхдээ эдгээр сайн үүрэг хариуцлагууд нь өөрөө нөхөрлөлийн мөн чанар биш. Харин ч ийм үүрэг хариуцлага нөхөрлөлд саадуулж болохоор зүйлүүд. Эдгээр нь зарим талаараа нөхөрлөлтөй холбоотой боловч зарим талаараа тийм биш. Хамааралтай тал гэж байгаа нь хэрэв та шаардлагатай үед ингэж үйлдэхгүй бол хуурамч найз болно гэсэн үг. Харин хамааралгүй тал гэж байгаа нь ийм ивент итгэгчийн үүргэнд нөхөрлөлийн харилцаанд үргэлж санамсаргүй тохиолдлын зүйл. Тэрч байтугай баг зэрэг гадны зүйл байх ёстой. Энэ нь баг ичмээр зүйл мэт санагддаг. Яагаад гэвэл нөхөрлөлд өөрт нь ээнэгшлийн нэг адил бусад хүмүүсийн хувьд хэрэгтэй нэгэн байх гэсэн хүсэл шунал байдаггүй. Нөхөрлөл ийм зүйлээс чөлөөтэй байдаг. Найз нар нэг нэгнээсээ бэлэг авсандаа эсвэл мөнгө зээлэх болсондоо сүнжин асруулж хонсондоо харамсаж байгаагаа илэрхийлж байдаг. Гэхдээ тэр дуудалгүй за одоо энэ бүхнийг мартаад нөгөө хамтдаа ярих гэж байсан эсвэл хийх гэж байсан зүйл рүүгээ оръё гэдэг. Нөхөрлөлийн харилцаанд баярлалаа гэдэг үг тийм өргөн хэрэглэгдээд байдаггүй. Харин мэдрэмжийг нь яг байгаа чигээр нь илэрхийлж буй зүгээрээ нэг их зүйтэй юм биш гэсэн үг илүү хэвшмэл болсон байдаг. Төгс нөхөрлөлийн тэмдэг нь зовлон бэрхшээл тохиолдох үед тусламж өгч авч байгаад биш. Харин тусламж өгч авалцсны дараа тэдний харилцаанд өөрчлөгдөх зүйл юу ч байдаггүй доршдог. Үүнийг зүгээр л нэг төр зуур анхаарал сарниулсан аав сар зүйл мэт тооцдог. Бас үүнийг зүгээр л хамтдаа өнгөрүүлж байгаа үнэт цагаас нь хумсалж буй зүйл мэт үздэг. Хамтдаа ярьж суух хэдхэн цаг байхад ийм аар сар зүйлд хэдийн 20 минут зарцуулчихаж гэсэн байдлаар ханддаг. Яагаад гэвэл найз нар нэг нэгнийхээ хувийн амьдралыг нэг их сонирхоод байдаггүй. Эросоос ялгаатай нь нөхөрлөлийн харилцаанд нэг нь нөгөөгийнхөө бүх нарийн ширийн зүйлийг мэдхийг хичээдэггүй. Хэн нэгнийг гэрэлсэн эсвэл ганц бие эсэх ямар ажил мэргэжилтэйг нь сайн мэдэхгүй хэрнээ найзаа болгож болно. Ийм онцын чухал биш зүйлүүд амьдралын энгийн хэрэгүүд нь миний харж байгаа энэ үннийг та бас харж байна уу гэсэн асуулттай ямар хамаатай вэ? Жинхэнэ найз нарын тойрог дотор хүн бүр зөвхөн өөрөөрөө л байж чаддаг. Хэн ч нөгөөгийнхөө гэр бүл, гарал үүсэл, орлого, арьсны өнгөрсөн үүх түүхийг сөхдөггүй. Мэдээж цаг хугацаа өнгөрөх тусам нэг нэгнийхээ үүх түүхийг мэддэг болно. Гэхдээ эдгээр нь санаатай биш, санамсаргүй байдлаар явандаа л олж мэдсэн зүйлүүд байдаг. Ямар нэг зүйлийг зүйрлэж, эсвэл дүрсэлж ярих үед, эсвэл хошигнол ярих үед л эдгээр нь баг багаар гарч ирдэг болохоос биш, хизээч ийм зүйл ярианы гол сэдэв нь болдоггүй. Энэ бол нөхөрлөлийн хаан чанар юм. Бид тусгаар тогтносон улс гүрний бүрэн эрх дэлчин сайднарын нэг адил гадны төвийг сагсан бүс нутагт өөрсдийн нөхцөл байдлаас ангид чөлөөтэй хамтдаа уулзаж байгаа хүмүүс юм. Нөхөрлөл нь үндсэндээ бидний махбод төдийгүй гэр бүл, ажил мэргэжил, өнгөрсөн түүх, харилцаа холбоо энэ бүх зүйлийг үл тоомсордог. Гэр орондоо эсвэл бусад газруудад бид Петр, Жен байхаас гадна бас өөр хэн нэгэн болж байдаг. Бид эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хамт олон, доод, дээд, албан тушаалтан болж байдаг. Гэхдээ найз нөхдийн дунд бол ийм зүйл байхгүй. Нөхөрлөл гэдэг бол оюун санааны хувьд ийм зүйлүүдээс авч чөлөөлөгдсөн харилцаа юм. Эрос хайр дотор хүмүүс нүцгэн биеэр ойртдог бол харин нөхөрлөл дотор нүцгэн бодгаал чанараар ойртон нөхөрлөдөг. Тийм учраас нөхөрлөл гэсэн энэ хайранд тансаг дур зоргоороо байдал мөн хариуцлагагүй байдал агуулгадаж байдаг. Өөрөөр хэлбэл надад хэн нэгний найз нөхөр нь байх үүрэг хариуцлага байхгүй. Бас миний найз нөхөр байх ёстой үүрэг хариуцлага энэ дэлхий дээр хэн бич байхгүй. Нөхөрлөлийн харилцаанд ямар нэгэн эрх, зайлшгүй шаардлагатай гэсэн ойлголт байхгүй. Нөхөрлөл нь гүн ухаан, уурлаг энэ орчлон ертөнцийн нэг адил зайлшгүй хэрэгцээтэй зүйл биш. Нөхөрлөлд өөрт нь биднийг амьд оршин тогтноход шууд нөлөө үзүүлж чадах үс үнц нь байхгүй. Харин эсвэргээрээ нөхөрлөл нь бидний оршин тогтнож амьдарч байгааг үндсэнтэй зүйл болгож өгдөг хүчин зүйлүүдийн нэг юм. Дурлалт хосоод ярилцахдаа өөдөөдөөсөө нүүр нүрээ харж суудаг байхад харин найзууд мөр зэрэгцэн суугаад ярилцаж байдаг тухай хэлэхдээ би энэ хоёр байрлалаас зайлшгүй гарч ирдэг ялгааг онцлон харуулахыг хүссэн юм. Гэхдээ ийм дүр зургийг үүнээс илүүтэйгээр онцолж болохгүй. Найз нар нэг нэгнийгээ биш харин өөрсдөөсөө гадна талд байгаа нийтлэг нэг зүйлийг харж мушгиж байлаа гэд энэ нь
нэг нэгэндээ санаа тавьдаггүй, хайхардаггүй гэсэн хэрэг огтхонч биш. Харин ч нөхөрлөл нь эсрэгээрээ хүмүүс нэг нэгнээ хайрлаж, нэг нэгнээ мэдэж авах орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Хүн альва зүйл дээр хамтарч байгаа хүнээ хамгийн сайн мэддэг. Хамтдаа нэг замаар явж байгаа алхам бүр нь хамтрагчаа шалгах үнний шалгуур болж өгч байдаг. Эдгээр алхмууд нь бидэнд өөрт ч бас шалгуур болж өгч байдаг учраас бид тэр шалгууруудыг сайн ойлгож мэдж чаддаг. Ингээд алхам тутамдаа түүний жинхэнэ үнэн цэнийг баталгаажуулсныхаа дараа түүний талаарх итгэл, хүндлэл сайшаал улам батбэх болж түүний талаарх жинхэнэ мэдлэгдээр суурилсан үнэлж хүндлэх сэтгэл цэцгэлж эхэлдэг. Ийм замаар явалгүйгээр анхнаасаа нөхөрлөлдөө өөрт нь биш, харин нөхөрлөж байгаа хүндээ илүү анхаарлаа хандуулад явах юм бол тэр хүний талаар сайн олж мэдчих чадахгүй, улмаар хайрлах сэтгэлж төрөхгүй. Хэрвээ та хэн нэгнийг зүгээр л эзэгтэйгээ харж байгаа нүдээр харж байх юм бол хизээч түүний ямар сайн дайчин, яруу найрагч, гүн ухаантан болохыг эсвэл ямар мундаг Христэд итгэгч хүн болохыг нь олж мэдж чадахгүй. Хайр оронд нь та хамтдаа тэмцэж, хамтдаа ном уншиж, хамтдаа хилцүүлэг хийж, хамтдаа залбирч байж л дээрх зүйлсийг мэдж чадна. Төгс нөхөрлөлийн харилцаатай байгаа найз нарын дунд хүн нэг нэгнээ ийм үнэлж хөндлөх сэтгэл хүчтэй бат бэх байр суурь эзэлж байдаг учраас үнэн дээр хүн нэг бүрийн дотор өөрийгөө бусад найз нартайгаа харьцуулахад хамгийн буйраагаар бидэрч байдаг. Заримдаа өөрөөсөө хамаагүй мундаг ийм хүмүүсийн дунд би ер нь юу хийж байна вэ гэсэн бодол төрөхөж бий бөгөөд тэдэнтэй найзалж байгаагаа аз завшаан хэмээн тооцно. Ялангуяа бүгд хамтдаа цугласан байх үед нэг нэгнийхээ хамгийн сайн, хамгийн ухаалаг, хамгийн хөгжилтэй талуудыг гаргаж ирж ярьж байх явцад ийм бодол төрдөг. Ингэж ярилцаж суух цаг үнэхээр алтан мөчөөр байдаг. Хүнд хүчээр ажлын дараа 4 эсвэл 5 удаа буудаллаж буй газрынхаа нэг өрөөнд хамтдаа цуглаж, гэрийн шахаа өмсөж, уух юмаа дэрэгдээ тавьчихад, ил зууханд асарж буй гал руу хөлөөжийн ташаагаа тулан хэвтцгэн ярилцах зуур бүх дэлхийн ертөнц. Үгүй, бүр бүх дэлхийн ертөнцөөс дээгүүр орших ямар нэгэн зүйл зүрх сэтгэлд нь тусах үед тэдний дунд илүү эрх хэдлэх, эсвэл илүү үүрэг хүлээх зүйл байхгүй. Яг л дөнгөж сая уулзаж байгаа хүмүүс шиг эрх тэгш чөлөөтэй хэрнээ бас олон жилийн өмнөөс үргэлжилсэн ээнэгшсэн сэтгэлийн харилцаа бий болдог. Амьдралд үүнээс илүү сайхан бидэг гэж үгүй. Өөрийгөө ийм бэлгийг хүртэх зохистой хүн гэж хэлж чадах хэн байх вэ? Энэ хүртэл ярьсан зүйлээс харахад нийгэмд нөхөрлөл гэдэг зүйл ихэнх цаг үед эрчүүдтэйгээ нөхөрлөж, эмэгтэйчүүдтэй нөхөрлөх байдлаар оршиж байжээ гэдэг нь харагдаж байна. Эсрэг хүйсний хүмүүс ээнэгшил болон эрос хайрын учир уулздаг боловч нөхөрлөлийн хувьд бол тийм биш. Яагад гэвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд нөхөрлөлийн хамгийн анхан шатны хэлбэр болох хамтрагч гэсэн мэдрэмжийг төрүүлдэг нийтлэг хамтын үйл ажиллагаа маш ховор байдаг. Нэгэнт эрчүүд нь боловсролтой, эмэгтэйчүүд нь боловсралгүй. Нэг хүйс нь ажиллаж байхад нөгөө нь зав чөлөөтэй байдаг. Эсвэл хоорондоо огт өөр төрлийн ажил хийдэг байх тохиолдолд тэдний хооронд нөхөрлөл бий болох ямар ч боломжгүй. Гэхдээ ямар тач эсрэг хүйсний хүмүүс хоорондоо нөхөрлөх явдал ховор байгаа нь тэдний хоорондох зан чанарын ялгаатай байдлаас биш. Харин эдгээр шалтгаануудтай холбоотой гэдэг нь тодорхой. Яагад гэвэл эсрэг хүйсний хүмүүст аливаа зүйл дээр хамтрах боломж байсан бол тэд ч бас хоорондоо найз нөхөд болцгоох л байсан. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтарч болох ажил мэргэжлийн хүмүүсийн дунд жишээлбэл итгэлийн үйлчлэгч нар, зохиолч нар, зураачдын дунд ийм нөхөрлөл түгээмэл байдаг. Мэдээж нэг тал нь нөхөрлөлийг санал болгож байхад нөгөө тал нь эрос хэмээн буруу ойлгосноос болж зовлонтой бас ич хүртэй үр дагавар гарах тохиолдол байна. Бас эхэндээ нөхөрлөлөөр эхэлсэн харилцаанд явандаа эрос болж хувирах тохиолдолч байна. Гэхдээ ямар тач ингэж андуурагдаж эсвэл явандаа өөрчлөгдөж байгаа байдал нь энэ хоёр хайрын хоорондох ялгааг үгүйсгэх хүчин зүйл болж чадахгүй. Харин ч ялгаатайг нь харуулж өгч байна. Хэрвээ тийм биш байсан бол өөрчлөгдөх, андуурагдах гэх мэт үгүүдийг хэрэглэхгүй байх байсан. Өнөөдөр манай нийгэм зарим талаараа маш зовлонтой гэж хэлж бодохоор байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хизээч адилхан ажил хийдэггүй, бас хизээч адилхан боловсрол эзэмшдэггүй тийм ертөнцийн бол асуудал үүсэх зүйлгүй зогтоод яваад байж болох байх.
Ийм ертөнцид эрчүүд зөвхөн эрчүүдтэйгээ нөхөрлөд явхад л хангалттай. Эмэгтэйчүүдийн хувьд ч бас адилхан байх болов хэмээн найдаж байна. Мөн эсрэг хүйсний хүмүүс хоорондоо нөхөрлөх үндэс боломжийг нь хангаж өгсөн тийм ертөнц байх юм бол тэнд ч бас зовлон болох зүйлгүй байх биз. Гэтэл өнөөгийн манай нийгэм энэ хоёрын аль нь ч биш болцоход байна. Эсрэг хүйсний хүмүүсийн дунд нөхөрлөл бий болоход шаардлагатай хүчин зүйлүүд нь зарим бүлэглэлүүдийн дунд байх боловч заримд нь алга байна. Ялангуяа хотын захын хорооллууд ийм зүйлээр маш их дутагдж байна. Эрчүүд нь мөнгө олохын тулд бүх амьдралаа зарцуулж байгаа баячуудын дүүрэгт эмэгтэйчүүд нь чөлөө цагаараа оюуны чадамжаа дээшлүүлэх гэж хөгжим эсвэл уран зохиолоор хөөцөлдөж байна. Ийм газруудад эмэгтэйчүүд нь эрчүүдийг яг л соёлжсон хүмүүс, зэрлэг хүмүүсийг харж буй мэтээр хардаг. Гэтэл зарим нэг дүүрэгт нөхцөл байдал эсэргээрээ байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа адилхан анхан шатны суур боловсрол эзэмших боловч эрчүүд нь цаашаа үргэлжлүүлэн сурч боловсрч ихтэй сургууль төгсөж эмч, хуульч, санваартан, архитектор, инженер, эрдэмтэн болдог. Ийм газруудад эрчүүдийн нүдэнд эмэгтэйчүүд ч бас балчир хүүхэд мэт харагддаг. Энэ хоёр төрлийн дүүрэгт аль алинд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд нөхөрлийн харилцаа үүсэх боломжгүй. Бодит байдал дээр ийм бэрхшээл байгааг зөвшөөрч хүлээн авах юм бол ямар нэг байдлаар төвчээд явж болно. Гэхдээ өнөөгийн нийгэмд байгаа өрмөц асуудал юу вэ гэвэл ийм нөхцөл байдалд байгаа хэрнээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс эсрэг гүйсний хооронд ийм ангал байхгүй аз жаргалтай бүлэглэлүүдийн талаарх цуу яриа эсвэл харсан үзсэн зүйлээ үндэс болгон тэр хүмүүс болж байгаа бол бүх хүмүүс болох ёстой. Өөрөөр хэлбэл бүгд тэгш байх ёстой хэмээн үзэж өөрсдийнхөө бодит байр байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй явдал юм. Удмаар нөхрүүдтэй эмэгтэй багшийн үүрэг гүйцэтгэдэг эхнэрүүд ч байдаг. Нөхрөө өөрийнхөө төвшөнд гаргаж ирэх гэж хичээдэг өндөр соёлтой эхнэр гэсэн үг. Тэд нөхрөө концерт руу ширч эсвэл Морис бүжиглэж сурахыг ятгадаг. Мөн гэртээ соёлтой боловсролтой хүмүүсийг үрж авчирдаг. Гэхдээ үүнээс болж хор хохирол гарах зүйл байдаггүй. Учир нь дунд иргэм насны эрчүүд эхнэрээ эсэргүүцэх тал дээр идэвхгүй байж тэднийг тааваар нь байлгах тал дээр агуу чадвартай байдаг. Харин эмэгтэй нь биш, эрэгтэй нь илүү боловсралтай байх тохиолдолд мөн бүх эмэгтэйчүүд бас ихэнх эрэгтэйчүүд энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах үед нөхцөл байдал маш зовлонтой болдог. Энэ тохиолдолд эрчүүд ээлдэг, найрсаг, санаачлахтай, урайлахан дүр үзүүлэх ёстой. Эмэгтэйчүүд эрчүүдийн хүрээлэл дотор бүрэн эрхт гишүүн байдаг. Эмэгтэйчүүд ч бас эрчүүдийн нэг адил тамхи татаж, архиу чадаж байгаа нь тэд эрчүүдийн хүрээлэлд багтаж, албан ёсны гишүүн болсны баталгаа гэж улс өргөй хүмүүс үздэг. Тэд зөвхөн эрчүүд ангаараа цуглахыг хизээс зөвшөөрдөггүй. Эрчүүд цуглаж байгаа бол эмэгтэйчүүд бас заавал оролцох ёстой гэж үздэг. Гэтэл эрчүүд илүү үзэл санааны ертөнц дотор амьдарч сурсан байдаг. Хэлэлцүүлэг, нотлохоо, жишээ гэх мэт зүйлүүд юу болохыг тэд мэдцгээдэг. Гэтэл эсвэргээрээ сургууль төгссөн ч гэсэн олж авсан эрдэм мэдлэгийнхэн бүх удмарыг гэрэлснийхээ дараа сагсарчихсан. Уншдаг ганц зүйл нь гэвэл ердөө л эмэгтэйчүүдийн сэтгүүл, хэлэлцүүлэг хийж байсан удаач байхгүй ийм эмэгтэй хувьд бол эрчүүдийн хүрээлэлд орж ирч чадахгүй. Мэдээж тэнд нэг сандал дээр зүгээр сууж байж болно. Гэхдээ тийм үед ямар нөхцөл байдал үүсэх вэ? Хэрвээ тэнд байгаа эрчүүд жаахан зүрх сэтгэлгүй хүмүүс байвал өнөөх эмэгтэй өөрт нь ямар ч хамаагүй яриаг сонсоод хэдэн цагийн турш чимээгүй уйдгартай суух болох байх. Харин тэнд байгаа эрчүүд жаахан зүрх сэтгэлтэй бас ёс зүйтэй байх юм бол эмэгтэйг яриандаа оролцуулах гэж хичээх болно. Интхийн тулд хэлэлцүүлгээ зогсоож эмэгтэйд бүх зүйлийг эхнээс нь нэг нэгээр нь тайлбарлаж өгөх ёстой болно. Бас өнөөх эмэгтэй хаа хамаагүй эсвэл буруу зүйл ярьж байсан ч түүнийг нь ухаалаг зүйл болгон өргөж өгөх гэж хичээх байх. Гэхдээ хичнээн ингэж хичээсэн ч нэмэргүй байгааг харах үедээ эрчүүд эмэгтэйг эвгүй байдалд оруулахгүй тулд хийж байсан хэлэлцүүлгээ хойш тавьж хов жив хошигнол хөгжилтэй зүйлсийг ярих ёстой болно. Ингээд тэр эмэгтэй оролцсноор түүнтэй хуваалцах ёстой байсан яриагч сүрүүлнэ. Тэр эмэгтэй хизээж тэр хүрээлэл дотор багтаж чадахгүй. Учир нь түүнийг орж ирэх тэр агшинд тухайн хүрээлэл анх төлөвлөж байсан шигээ байж чадхаа болно. Энэ нь яг л Тэнгэрийн хаяа гэдэг зүйл ирмэг дээр нь тулж ирэх тэр агшинд Тэнгэрийн хаяа байхаа болдогтой адилхан зүйл юм.
Хичнээн эрчүүдийн нэгэн адил архиуч тамхи татаж садар самуун зүйл ярьж байсан ч гэсэн хэлэлцүүлгийн зорилгод ортоход эмээгээсээ нэг төөч урагшилж чадахгүй байна. Үнэн дээр эмээ нь түүнээс илүү аз жаргалтай бас асуудалд илүү бодиттой хандаж мэддэг байсан байх. Эмээ нь гэртээ бусад эмэгтэйчүүдийн хамт зөвхөн эмэгтэйчүүдийн хооронд л өрнөдөг зүйлийг ярихдаа дуртай байсан байх. Ийм үедээ тэр гайхалтай сэтгэл татам мэдрэмжтэй ухаалаг байдаг байсан байх. Энэ эмэгтэйд ч бас эмээшгэ байх боломж хичнээн л бол хичнээн бий. Тэрээр өөрийнхөө сүйтгэж орхисон үдшийн хилэлцүүлэгт оролцож буй тэдгээр эрчүүдийн нэг адил ухаалаг, магадгүй бүр тэднээс илүүтэйгээр ухаалаг эмэгтэй байж болно. Гэхдээ ямар ч тач эмэгтэй хилэлцэж буй сэдвийн талаар ямар ч сонирхолгүй бас иймэрхүү төрлийн ярианд дасал болоогүй гэдэг нь үнэн. Олон мянган ийм хүчирхэг эмэгтэйчүүд байгаа нь орчин үед нөхөрлөл гэдэг зүйл хэр зэрэг доошоо орсны тайлбар болж чадна. Ихэнхдээ эмэгтэйчүүд бүрэн ядалт байгуулдаг. Тэд эргэн тойрондоо байгаа эрчүүдийн хүрээлэл, эрчүүдийн нөхөрлөлийг хөөн зайлуулдаг. Тэд оюунлаг хэлэлцүүлгийг өөрсдийнхөө мэддэг цорын ганц ертөнц болох тасралтгүй инээж хөхөрсөн үжилтэй цаг болгон хувиргадаг. Тэдэнтэй хамт байхдаа эрчүүд хүртэл эмэгтэй хүн шиг ярьж хэлж байдаг. Нөхөрлөлийг дарж хаях энэ ялалт нь ихэвчлэн ухамсаргүйгээр үлдэгдэж байдаг. Гэхдээ бас санаатаагаар төлөвлөж ялалт байгуулдаг тэмцэгч эмэгтэйчүүд ч бас бий. Би нэг эмэгтэй ингэж хэлж байхыг сонсч байсан. Хоёр эрэгтэй хүнд хоёулахнаа ярилцах боломжийг бүү олго. Тэгвэл удалгүй тэд ямар нэг тодорхой сэдвээр ярьж эхлэх бөгөөд улмаар уйдгартай уур амьсгал бий болно. Энэ нэмэгтээ санаагаа үүнээс илүү тодорхой илэрхийлэх боломжгүй. Ямар ч байсан яриад л бай. Их ярих тусмаа сайн. Тасралтгүй урсах хүрхрээ мэт үгийг ар араас нь урсга. Гэхдээ хизээж тодорхой нэг сэдвийг гаргаж ирж болохгүй. Хизээч ямар нэг сэдвээр ярьцлага өрнүүлж болохгүй гэсэн үг. Гэхдээ нөхөрлөлийн эсрэг бас санаатаагаар бүр гүнзгий түвшинд дайн хийж болно. Нөхөрлөлийг Эросын дайсан хэмээн тооцож, нөхөрлөлд үзэн ядалт, атаархад айдастайгаар ханддаг эмэгтэйчүүд байдаг. Нөхөрлөлийг Эрос буюу хайр дурлалын дайсан гэж үзэх үед нөхцөл байдал илүү хүндэрдэг. Ийм эмэгтэйчүүдэд нөхрийнхөө нөхөрлөлийг эвдэж чадах тоотомшгүй олон арга ухаан бий. Нөхрийнхөө найзуудтай маргаан үүсгэх нь эсвэл эхнэрүүдтэй маргаан үүсгэх нь илүү үр дүнтэй байдаг. Үүний тулд доог дахуу хийх, яриаг нь таслах, худал ярих гэсэн аргуудыг хэрэглэж болно. Гэхдээ төрлөөс нь амжилттай тусгаарлаж чадсан нөхөр нь өөрийнх нь хувьд үнцэн нь буурч байгааг тэрээр мэдэхгүй. Учир нь тэр нөхрөө сул дорой болгож байна. Яваанда тэр эмэгтэй өөрөө ч нөхрөөсөө ичдэг болно. Мөн одоо энэ эмэгтэй нөхрийнх нь амьдралын ихэнх хэсэг нь өөрийнх нь хяналт тавих боломжгүй газар өрнөж болохыг мартсан байна. Нөхөр нь түүнээс нууцаар шин нөхөрлөлийг үүсгэх болно. Удахгүй өөр бусад нууцуд ч бий болох боломжтой. Хэрвээ ийм нууцуд бий бололгүй өнгөрөх юм бол тэр эмэгтэй зүгээр ч нэг азтай биш, бүр туйлын азтай байна гэсэн үг. Мэдээж энд муухай эмэгтэйчүүдийн тохиолдлын талаар ярьж байна. Өөрөө хүсгэл юм бол хэлэлцүүлэг болон оюунлаг ертөнц рүү орох чадвартай ухаалаг эмэгтэйчүүдийн хувьд бол өөрийнхөө хараахан чадваргүй байгааг харах үедээ тийм хүрээлэл дотор орох эсвэл сүйтгэж хаяхаар зүйлийг огт хийдэггүй. Учир нь тэдэнд үүнээс илүү чухал ажлууд бий. Эрчүүд эмэгтэйчүүдийн холимог үдшилэг дээр очих үедээ тийм эмэгтэйчүүд зүгээр л өрөөний нэг буланд хамтдаа цуглаад хоорондоо ярилцж байдаг. Эрчүүдийн нэг адил тэд ч бас өөрсдийнхөө ярианд эрчүүдийг оролцуулах дургүй. Ямар нэг байдлаар эсрэг үүссэнтэйгээ зууралддаг хүмүүс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хамгийн чадваргүй хүмүүс байдаг. Бид нэг нэгнээ зүгээр л тааваар нь орхицгоё. Тэд биднийг маш их шоолж байдаг. Энэ нь ч зөв. Хамтдаа хийгээд явах зүйлгүй, хоорондоо ээнэгшсэн зүйл эсвэл хайр дурлалын харилцаанаас өөр холбогдох зүйлгүй. Хооронд нь нөхөрлөл байх боломжгүй ийм эсрэг хүсний хүмүүсийн хооронд нэг нь нөгөөгөө утгагүй юм хэмээн харж шоолох байдал бол энгийн эрүүл үзэгдэл юм. Хүүхэд эсвэл амьтныг харах үедээ хүн өөрийн мэдлгүй инээдэг шиг эсрэг хүсний хүн инээдтэй санагдаж байгаа нь түүний талаарх хэвийн зөв үнэлэмж юм. Эрэгтэй эмэгтэй хүний аль альных нь хувьд адилхан. Хүн угаасаа эмгэнэлтэй бас инээдтэй оршихуй. Гэхдээ бид хоорондоо хүйсээр хуваагдж байгаа учраас ижил хүйснийхээ хүнээс олж харж чаддаггүй эмгэнэлтэй бас инээдтэй зүйлийг эсрэг хүйснээсээ олж харж чадаж байгаа юм. Энэ бүлэгт би голдуу нөхөрлөлийн нэр төрийг сэргээхэд анхаарах болно гэдгээ хэлсэн. Энэ хүртэл ярьсан зүйлээрээ дамжуулан би өвөг дээдс маань нөхөрлөл гэсэн зүйлийг бараг хүн төрөлхтнөөс дээгүүр байр суурин дээр тавьж байсан нь
Яагаад надад огцомж хачирхалтаас нөтөхгүй байгааг тодорхой тайлбарлаж чадсан гэж бодож байна. Зөн савингаас ангид нөхөрлөлийнхөө үүднээс дуртаяа үүрч байгаа тохиолдлоос бусад бүх үүрэг хариуцлагаас бүрэн чөлөөтэй байдаг. Атаа хорстоос бүрэн ангид бусдад хэрэгтэй хүн байх гэсэн хүсэл шаардлагаас бүрэн ангид оршдог энэ хайр үнэхээр дээд зэргийн сүнслэг хайр юм. Үүнийг тэнгэр элч нарын хоорондох хайр гэж хэлж болно. Тэгвэл төрөлх хайруудын нэг болох энэхүү нөхөрлөл нь хайр болох тэр нэгний хайр мөн үү? Яаран дүгнэлт хийхээс өмнө эхлээд бид сүнслэг гэдэг үгийн хоёрдмол утгыг анхаарч үзэх хэрэгтэй. Шинэ гэрээний Библиэлд сүнслэг гэдэг үг ариун сүнсэнд харьяалагдах гэсэн утгаар их хэрэглэгдсэн байдаг бөгөөд ийм тохиолдолд энэ үг эерэг сайн утгыг илэрхийлж байна. Гэхдээ сүнслэг гэдэг үгийг зүгээр л махбод, зөн совин, амьтанлаг гэсэн үгийн эсрэг утгаар хэрэглэж байвал утга нь арай өөр болно. Сүнслэг дайн гэж байх боловч бас сүнслэг муу гэж бий. Ариун тэнгэрэлч гэж байх боловч бас бузар тэнгэрэлч гэж бий. Үүний үйлддэг хамгийн бузар муу нүгэл бол даруй сүнслэг нүгэл юм. Тэм учраас нөхөрлөл сүнслэг зүйл учраас тэр чигтээ ариун гэмзэмгүй зүйл гэж бодож болохгүй. Энд бидний анхаарах ёстой гурван чухал бодит үнэн бий. Нэгдүгээрт өмнө нь дурдж байсанчлан эрх мэдэл бүхий дээд албан тушаалтай хүмүүс доод албан тушаалтнуудын хоорондох дотн нөхөрлөлд үл итгэсэн байдлаар ханддаг. Энэ нь зөвтгөх зүйл биш боловч үнэндээ үндэслэлтэй зүйл байж болно. Хоёрдугаарт дотны найз нөхдүүдийн хүрээлэлд хандах олонхын таагүй хандлага. Ихэнхдээ ийм найз нөхдийн хүрээлэлд өгсөн нэрс нь зарим нэг талаараа гутаанд оромжилсон өнгө аястай байдаг. Багц эсвэл тойрог гэж нэрлүүлсэн бол харин ч азтай байгаа хэрэг. Учир нь дээрмийн бүлэг, сондгой бүлэг, бяцхан сенат, харилцан нэг нэгнээ өргөмжилсөн нийгэмлэг гэж нэрлэегүй нэг юм. Амьдралдаа ээнэгшил, хамтрах харилцаа, хайр дурлалын харилцаанаас өөр зүйлийг туршиж туулаагүй хүмүүс хоорондоо нөхөрлөж байгаа хүмүүсийг харах үедээ өөрсдийгөө их юмд бодсон мунхаг хүмүүс гэж боддог байх. Мэдээж энэ бол атаархлаас гарах зүйл. Гэхдээ атаархал нь үргэлж хамгийн үнний ортой зүйлийг гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл буруутгахтаа үнэнд хамгийн ойртуулж буруутгах чаддаг. Учир нь үнэнд ойр байх тусмаа энэ нь хүнийг илүү их өвдгөж чаддаг. Тиймээс тэдний энэ буруутгалыг анхаарч үзэх шаардлага бий. Эцэст нь анхаарах ёстой бас нэг үнэн зүйл бол Библиэлд Бурхан болон хүний хоорондох хайрыг илэрхийлэхдээ нөхөрлөлийг загвар болгон ашигласан тохиолдол бараг байдаггүй. Мэдээж ийм тохиолдол огт байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ Библи хамгийн дээд хайрын бэлэгдэл болгож бүр тэнгэрэлч нарын хоорондын харилцаа гэж харж болохоор нөхөрлөл гэсэн энэ хайрыг орхиж хамаагүй төрөлхийн бас зөн совин дээр тулгуурласан хайр руу гүнзгий ордог. Энэрх сэтгэлийг Бурхан өөрийгөө бидний эцгээр илэрхийлэх үед ашигладаг. Харин Христийг чуулганы сүйт залуугаар илэрхийлэх үед Эрос хайрыг ашигладаг. Эхлээд эрх мэдэлтэй хүмүүсийн нөхөрлөлд хандах хандлагаас яриагаа эхлүүлье. Доод албан тушаалтнуудынхаа нөхөрлөлд тэдний ингэж сэжиглэх сэтгэлээр хандаж байгаа нь үндэслэлтэй зүйл бөгөөд үүнийг тодруулснаар бид нэг чухал зүйлийг тодорхой олж харах боломжтой. Юу? Чи бас ингэж боддог хэрэг үү? Ганцхан би л ийм бодолтой явдаг юм байх гэж бодож байсан юм. Өмнө бас хэлж байсанчлан нөхөрлөл гэдэг зүйл энэ хоромд үүсдэг. Гэхдээ ингэж олж мэдсэн тэдний дунд байгаа нийтлэг сонирхол, алсын хараа, үзэл бодол нь бүгд заавал сайн зүйл байна гэсэн үг биш. Тэрхэн мөчид бий болж буй нөхөрлөлийн улмаас урлаг, гүн ухаан, итгэл үнэмшил, ёс суртахууны дэвшил бий болж болох боловч бас тэр мөчөөс эхлэн эрүү шүүлт, каннибализм, үнээр тахил өргөх зэрэг аимшигтай зүйлүүд бий болохгүйгийнх газаргүй. Ийм мөчүүд хоёр шин чанартай байдаг гэдгийг угаасаа бидний ихэнх нь бага насны туршлагаасаа аль хэдийн мэдэж байдаггүй гэж үү? Дуртай яруу найрагч чинь бас чиний нэг адил дуртай байгаа хүнтэй таарах үед энэ нь танд үнэхээр сайхан байдаг үстэй. Ийм үед өмнө нь тодорхой биш байсан зүйлүүд илүү тодорхой болж ирдэг. Өмнө нь жаахан итгэлгүй хандаж, ичдэг байсан зүйлүүдээ одоо чөлөөтэй хүлээн зөвшөөрч чадхаар болдог. Гэхдээ өөрт байгаа ямар нэг нууцлаг хорон муу зүйлээ өөр хүнээс бас олж харах үед үүнээс дутхааргүй таашаалыг мэдэрдэг. Ийм үед тэрхүү хорон муу нь бас өмнөхөөсөө илүү тодорхой, бас илэрхий болж ирдэг бөгөөд мөн л адилхан ичгүүртэй зүйл гэж тооцоо болдог. Одоо ч гэсэн наснаас үл хамааран бид нийтлэг үзэн ядалт хийгээд гомдлоос ирэх сэтгэлийн таашаал юу болохыг маш сайн мэдж байгаа.
Надаас өөр бодолтой хүмүүсийн дунд ганцаараа байх үедээ бид ямар нэг үзэл ойлголт, жишгийн талаар ярихдаа их болгоомжтой ханддаг. Энэ нь ямар нэг зүйлийг олонний өмнө илээр хүлээн зөвшөөрөхөөс ичдэг, эсвэл үнэхээр өөрийнх нь бодол зөв эсэхд эргэлзэж байгаатай нь холбоотой юм. Гэхдээ найз нөхдийнхөө хүрээлэл донд орж ирэх үед 30 минутын дотор өнөөх ичиж эсвэл эргэлзэж байсан үзэл бодол бас жишг нь илүү зөв, маргаангүй зүйл болж ирдэг. Харьяалагдаж байгаа жижигхэн хүрээллийнх нь үзэл бодол миний хувьд гадна талд байгаа мянган хүний үзэл бодлоос илүү чухал байдаг. Нөхөрлөл бэлчгийн хэрээр амт нөхтөөсөө хол байсан ч ялгаагүй л ийм байдаг. Учир нь бид бүгдээрээ ойлголцож чаддаг нэг зүрх сэтгэлтэй хүмүүсээрээ шүүлэгхийг хүсэж байдаг. Зөвхөн тэд л миний санаа бодлыг жинхэнэ утгаар нь ойлгодог тул зөвхөн тэд л бидний бүрэн хүлээн зөвшөөрдөг жишгиймэн дагуу шүүж чадна. Бидэнд хамгийн сайхан зүйл бол тэднээс магтаал сонсох, хамгийн аимшигтай зүйл бол тэднэр шүүмжлүүлэх. Анхны чуулганы үеийн итгэгч нарын тэрхүү жижиг бүлгэмүүд нь зөвхөн ахан дүүсээ хайрлахыг урьдчил болгож, эргэн тойрондох харийн шашин, нийгмийн үзэл санааг үл ашааж байсан учраас амьд үлдэж чадсан юм. Гэвч гэмт хэрэгтнүүд гажууд хүмүүсийн цугларалт ч бас яг ийм арга замаар амьд үлдэх боломжтой. Гадаад ертөнц рүү огтхон ч чих тавихаа болж тэднийг өөрсдийнх нь үзэл бодлыг ойлгож чадхааргүй гадныхан тогтсон тогтолцоонд баригдахсад уламжлалт үзэлтнүүд, өрөнгөтнүүд, эрхэмсэг бас ухаантай мэт дүүрсгсэн луйварчид хэмээн үгүйсгдэг. Тийм учраас дээд эрх мэдлтнүүд яагаад нөхөрлөл гэхээр хөмсөг зангиддгийг ойлгож ядах зүйл алга. Учир нь жинхэнэ нөхөрлөл бүр нь нэг ёсондоо салан тусгаарлаж тэрж байтугай эсэргүүцэн тэрсэлж буй хэрэг юм. Энэ нь зүгээр л шууд хүлээн зөвшөөрөгдөж байдаг утгагүй зүйлсийн эсрэг нухацтай бодож сэтгэдэг хүмүүсийн эсэргүүцэл байж болно. Эсвэргээрээ бас хүлээн зөвшөөрөгдсөн сайн зүйлсийн эсрэг байнга л өөрчлөгдөж байдаг тогтворгүй овромтгай хүмүүсийн эсэргүүцэлж байж болно. Мөн олны дунд газар авсан бузар муугийн эсрэг тэмцэж буй эсэг уран бүтээлчд байж болно. Эсвэргээрээ бас соёл иргэншлийн эсрэг зүйл хийж буй луйварчдч байж болно. Нийгмийн завхардыг эсэргүүцсэн сайн хүмүүсийн бослогч байж болно. Эсвэл нийгмийн сайн сайхны эсрэг муу хүмүүсийн бослох хөдөлгөөнч байж болно. Эдгээрээ аль нь ч байсан гэсэн ийм нөхөрлөл нь дээд албан тушаалнуудад таалагдах учиргүй. Найз нараас бүрдсэн бүлэглэл нь олон нийтийн санаа бодлын талаар өөрсдийн гэсэн нийтлэг санаа бодолтой байдаг. Бүлэглэлийн тэрхүү нийтлэг санаа бодол нь бүлгийн гишүүдэд нийт нийгмийн олон нийтийн санаа бодлыг эсэргүүцэх хүчин болж өгч байдаг. Найз нарын ийм хүрээлэл бүр нь нэг төрлийн эсэргүүцэл бий болох боломжит бүс юм. Тийм учраас жинхэнэ найз нөхдөд хүнийг удирдах эсвэл мөнгөөр талдаа оруулах нь маш хэцүү зүйл. Сайн эрх мэдэлтэн байгаад ч тэднийг зөв галдралд нь оруулахад хэцүү. Бас муу эрх мэдэлтэн байгаад ч тэднийг ялзруулж чадахгүй. Тийм учраас хэрвээ удирдагч нар хүч хэрэглэх замаар эсвэл нийтээрээ хамтдаа гэсэн сурталчилга хуулгаар дамжуулан эсвэл өөр нарийн арга замаар хувийн нууц чөлөө цагтай байх боломжийг нь хааснаар найз гэж байхгүй бүгд хамтдаа нэг хамт олон бүхий тийм ертөнцийг бий болгож чадах юм бол энэ нь эрх мэдэлтнүүдийн хувьд аюул учруулж болох үйс хүчин зүйлийг үгүй хийж харин бидний хувьд бол дарангуйллаас өөрсдийгөө хамгаалж чадах хүчтэй хэрэгслээ булаалгаж буй хэрэг юм. Гэхдээ нөхөрлөл үнэхээр аюултай зүйл байх боломжтой. Нөхөрлөл гэдэг зүйл сайнд суралцах сургууль байж болох боловч бас мууд суралцдаг сургуульч болж болно. Нөхөрлөл хоёр талтай. Нөхөрлөл нь сайн нэгнийг улам сайн болгож, муу нэгнийг улам бүрд ордуулдаг. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлах гэвэл цаг үрсэн хэрэг болох биз. Харин оронд нь бидний анхаарлаа хандуулах ёстой зүйл бол муу нөхөрлийн сөрөг талыг харах биш. Харин сайн нөхөрлөлд ч бас байж болох аюулыг таних явдал юм. Бусад төрөлх хайруудын нэгэн адил нөхөрлөлд ч бас зарим нэг өвчнөд нэрвэгдэх төрөлхийн эмгэг байдаг. Гадаад ертөнцийн дуу хоолойноос тусгаарлагдах, гайхамшгүй хандах, эсвэл жихээ бөглөх нь сайн, муу, гэм хоргүй аль ч нөхөрлөлд байдаг нийтлэг шинж юм. Нөхөрлөлд үндсэн гол үүрэг гүйцэтгэж байдаг хамтын үйл ажиллагаа нь хэдийгээр марк тоглоулах гэх мэт жижигхэн аар саар зүйл байсан ч гэсэн найз нарын ийм бүлэглэл нь тэдний үйл ажиллагааг зугаацах тэнэг арга гэж үздэг сая хүмүүсийн үзэл бодол болон сонирхлоороо нэг хэсэг оролдож байгаад орхисон хэдэн мянган хүмүүсийн үзэл бодлыг зайлшгүй үгүйсгэх хандлагатай байдаг.
Анх цаг уурыг судалж эхэлсэн хүмүүс хар салхи бол ил шидээс үүдэлтэй гэж үздэг олон сая хүмүүсийн үзэл бодлыг огтхонч ойшоож байгаагүй. Энэ ч бас зүйн хэрэг. Энд буруу гэх ямар ч зүйл байхгүй. Би өөрийгөө гольф, математик, жолоо сонирхогчдын хүрээлэлд магтаж чадахгүй гадны хүн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа шигэ тэднийг бас манай хүрээлэлд орж ирж чадхааргүй гадны хүн гэж үзэх эрх надад бий. Нэг нэгнээ уйтгартай гэж үздэг хүмүүс аль болох цөөн харин сонирхолтой гэж үздэг хүмүүс аль болох ойр ойрхон уулздаг байх нь сайн. Гэхдээ аюултай нь юу вэ гэвэл гаднах хүмүүсийн үзэл бодлыг ийм хэсэгчлсэн байдлаар үл тоомсорлох нь тодорхой хэмжээнд үндэслэлтэй бас зайлшгүй шаардлагатай байж болох ч энэ нь цаашлаад бүр тэднийг тэр чигт нь үл ошоож үл тоомсорлох аюул түргэж болзошгүй юм. Үүнд тохирох хамгийн сайн жишээг бид жирийн найз нарын бүлэглэлээс илүү теократ эсвэл язгууртнуудын анги давхаргаас харж болно. Эзнийг энэ газар дээр байх үеийн тэргүүн тахилч нар жирийн ард иргэдийн талаар ямар ойлголттой байсныг бид мэднэ. Ройсертын шастрыг харах юм бол тэнд гарч байгаа хүлэг баатруудад тариачин гэх мэт доод давхаргын хүмүүс өөрөөр хэлбэл гадныхныг өрөвдөж энэрх сэтгэл огт байгаагүй. Гэхдээ тэдний ийм өрөвдөх энэрх сэтгэлгүй байгаа нь зарим нэг сайн чанаруудтай нэгт холбоотой зүйл байв. Тэд өөр хоорондоо бол маш өндөр түвшингийн эр зориг, өгөөмөр сэтгэл, ээлдэг байдал, хүндлэлийн жишгтэй байв. Тэдэнд байгаа энэ жишг нь болгоомжлол ихтэй, харамч, бүдүүлэг доод давхаргын хүмүүст бол зүгээр л тэнэг хэрэг мэт санагдахаар байв. Бүлэг баатрууд өөрсдийн энэ жишгийг сахих тал дээр гадныхны санаа бодлыг бүрэн үл хайхрах байр суурьтай байсан бөгөөд ингэхээс шүүр арга байгаагүй. Эдгээр баатарлаг эрчүүд гадны хүмүүс юу гэж бодох бол гэдэгт огтхонч санаа зовж байгаагүй. Хэрвээ ийм зүйл санаа тавиад явдаг байсан бол өнөөгийн манай нийгэм илүү доод түвшингийн жишгийг өвлөн авах байсан биз. Гэхдээ бас өөр анги давхаргын хүмүүсийн санаа бодлыг огт хайхрахгүй байх нь явандаа зуршил болж тогтох аюул бий. Шаардлагатай үед тариачдын дуу хоолойг үл ошоож болох ч шударга ёс хийгээд өршөөлийг эрэлхийлж буй тэдний дуу хоолойг сонсолгүй орхигдуулж болох аюул бас бий гэсэн үг. Үл ошоох нь тодорхой хэмжээнд үнцэнтэй, шаардлагатай зүйл мөн боловч бас энэ нь бардам, хүнлэг бус байдалд амархан хүргэж болох хандлагатай. Мэдээж найз нөхдийн хүрээлэл нь эрх нөлөө бүхий нийгмийн анги давхаргын нэг адил бусдад дарамт үзүүлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ найз нөхдийн ийм хүрээлэлч гэсэн хэмжээндээ бас л үүнтэй ижил аюулд өртдөг. Онцгой тэр нэг зүйл дээр л гадны гэж тооцогдохоор байгаа хүмүүсийг хүртэл ерөнхийдөө бүх талаараа гадны хүн мэт тооцож орхидог. Тэд эргэн тойрондоо язгууртнуудын нэгэн адил гаднаас ямар ч дуу хоолой нэвтэрч чадхааргүй вакуум орчныг бүрдүүлдэг. Энэ тохиолдолд ийм хүрээллийн доголдлыг засч залруулах боломжгүй болно. Гэхдээ ингээд бүх зүйл дуусгар болохгүй. Зөвхөн тодорхой нэг зүйл дээр эсвэл үзэл бодлоо хамгаалах зорилгоор чихээ бүгэлж байгаа нь ч гэсэн ямар тач өөрт байгаа ямар нэгэн давуу тал дээр үндэслэж байдаг. Гэхдээ хүрээлэлдэх энэхүү давуу байдлын мэдрэмж нь эцэстээ бусдыг сонсох сонирхолгүй болгодог. Ийм хүрээлэл нь гаднах хүмүүсийн үгийг үл ойшоогоо зогсохгүй, бүр цаашлаад тэднийг үл томсорлох хэмжээнд хүрч болно. Ийм хүрээлэл нь үнэн хэрэгтээ өөрсдийгөө нийгмийн анги давхаргатай адилхан зүйл болгон хувиргах боломжтой. Котер өөрөөр хэлбэл нэгдэл гэдэг бол өөр хоорондоо нэг нэгнээ өргөмжилсөн язгууртнуудын хүрээлэл юм. Өмнө нь бас би сайн нөхөрлөлийн харилцаан дотор байгаа хүмүүс үргэлж өөрийгөө бусдаасаа дутуугаар мэдэрч байдаг тухай ярьсан. Тэр найзуудаа гайхалтай хүмүүс гэж боддог бөгөөд тэдэнтэй найз болсондоо өөрийгөө азтай тооцдог. Гэхдээ харамсалтай нь өөр өнцгөөс нь харах юм бол тийм хүрээлэл доторх би гэдэг хүн бид юм. Учир нь ов хүний даруй байдал бүлэглэлийн бардамнал болж хувирахтаа маш амархан байдаг. Би энд хүмүүсийн ярьдаг нийгмийн харилцаа эсвэл нийгэмд эзэлж байгаа байр сууриараа сайрхах байдал. Өөрөөр хэлбэл нэр хүндтэй хүмүүстэй ойрхон байж бас үүнийг бусад хүмүүс мэдэж байгаа нь таашаалтай санагддаг тийм бардам байдлын талаар ярих гайгүй байна. Энэ бол миний ярих гэж байгаагаас огт өөр зүйл. Ийм төрлийн зүйлээр сайхаж бардамнаж байдаг хүмүүсийн хувьд бол аль нэг бүлэглэлд харьяалагдахыг хүсэж байгаа нь тухайн бүлэглэл хэдийн элит бүлэглэл тооцогдох болсонтой л холбоотой юм. Харин найз нарын хувьд бол зөвхөн өөрсдөөс нь бүрдэж байгаагийн учир өөрсдийгөө элит бүлэглэл гэж тооцох аюул бий.
Бид зүгээр л өөртөөгөө адилхан хүнийг хайж ирцгээсэн боловч нийгмийдэд манай бүлэглэл элит бүлэглэлд тооцогдох боллоо хэмээн баярлаж энэ нь гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Мэдээж гадна тавтаа энэ мэдрэмжээ ил гаргахгүй. Нөхөрлөлийг туршиж үзсэн уншигч нар бол хэн ч гэсэн өөрийнх нь бүлэглэлээс тийм мунхаг дүр төрх ажиглагдаж байгаагүй хэмээн хатуу эсэргүүцэх сэтгэл төрөх байх. Надад ч бас адилхан санагдаж байна. Гэхдээ ийм асуудлуудын талаар гаргаж ирэхдээ өөрөөсөө эхлэхгүй байх нь дээр. Бид өөрсдөө яадгийг мэдэхгүй ч ямартай ч бидний гадны хүн гэж үздэг хүрээллүүдийг харах юм бол тэнд дээр хандлага ажиглагдаж байгааг та бүхэн мэдэрч байсан байх. Нэг удаа намайг хуралд сууж байхад дэргэд маань хоорондоо их дотны гэмээр хоёр санваартан хажууд суугаад ярилцаж байлаа. Тэд бурхнаас гадна өөр бүтээгдээгүй хүчнүүдийн талаар ярилцаж байв. Би тэднээс Бурхныг үзэгдэх ба үл үзэгдэх бүх юмсыг бүтээгч хэмээн тунхагладаг чуулганы тунхаг үнэн бол яаж Бурхнаа бүтээгдээгүй өөр оршихуй байж болох вүлээ хэмээн би тэднээс асуусан. Тэгэхэд тэд бие биерүүгээ хараад инээсэн. Тэдний надад өгсөн хариулт нь энэ байлаа. Тэдний ингэж инээсэнд би юм бодоогүй. Гэхдээ ямартай ч тэднийг үгээр тодорхой хариулах байх гэж бодож байв. Тэдний ингэж инээсэн нь шоолсон эсвэл дорд үзсэн зүйл байгаагүй. Энэ нь Америк хүмүүсийн хэлдэг "тэр өхөөрдмөр байгаа биз" гэсэн утгатай инээд байлаа. Энэ нь яг л айхтар дэггүй жаахан хүүхэд том хүнээс гэнэт асуухааргүй зүйл асуух үед хөгжилдөн инээддэгтэй адилхан зүйл байлаа. Энэ нь өөрсдийнхөө гарамгай давуу гэдгийг муу санаагүйгээр ямар эвтэйхэн бас тодорхой илэрхийлж буй хэрэг болохыг таалаа бүрэн төсөөлж чадахгүй байх. Магадгүй тэд миний асуултанд хэрхэн хариулах ёстойгоо угаасаа мэдж байсан байх. Гэхдээ тэдний хариултыг ойлгоход миний ухаан хүрэхгүй гэж бодсон биз. Хэрвээ тэд ядаж зүгээр л жаахан тойруу замаар энэ бол нэгэн тайлбар хэрэгтэй асуудал юм л да гэж хэлсэн бол би лав тэднийг нөхөрлөлийн бардамналтай хүмүүс гэж бодохгүй байх байсан. Энд анхаарал татж буй чухал зүйл бол тэдний харц бас инээд хоёр юм. Энэ нь тэдний дунд нэгэн тодорхой болсон байсан бүлэглэлийн давуу байдлын мэдрэмж нь нүдэнд харагдаж чихэнд сонсогдохоор ил болж буй хэрэг юм. Иймэрхүү Олимпийн тамирчинд байдаг зан чанар. Өөрөөр хэлбэл тайван хүлээцтэй, шударга хандлагаас ямар нэг хормоо зүйлийг олж харах боломжгүй байдаг бөгөөд угаасаа тэдэнд ямар нэг байдлаар бусдыг гомдоох эсвэл дүүрэсгэх зорилго байдаггүй. Ямартай ч тэдэнд байгаа энэ давуу байдлаа мэдрэх мэдрэмж нь нэгэнт маш хатуу тогтсон зүйл байдаг учраас өөрөөр хэлбэл нэгэнт өөрсдийгөө маш давуу гэж бодож байгаа учраас ямар ч тохиолдолд тэрсэлдэх зүйлгүй хүлээцтэй ээлдэг байж чаддаг. Гэхдээ бүлэглэлийн давуу байдлын мэдрэмж нь үргэлж зөвхөн хүлээцтэй тайван байж чаддаг Олимпийн тамирчны зан чанараар хязгаарлагдахгүй. Харин илүү Титаник, өөрөөр хэлбэл хүчирхийлэх, тэмцэх, уурдах хандлагатай байж болно. Бас нэг удаа би оюутнуудын чуулга уулзалт дээр лекц уншиж байсан юм. Лекцийн дараа намуун сайхан хэлэлцүүлэг өрнөв. Гэтэл тэнд сууж байсан залуусын дундаас нэг нь над руу их л хатуу ширүүн үгээр дайрч тавшилсан байдал үзүүлсэн учраас би ингэж хэлэхээсээр аргагүй байдалд хүрсэн юм. Залуу минь, та сүүлийн 5 минутын турш намайг 2 удаа худалч гэж дуудлаа. Хэрвээ танд хэлэлцүүлэгт шүүмжлэхтэй хандах үүнээс өөр арга барил байхгүй бол биеийн танхимыг орхиж гарахаас өөр арга алгадаа. Ингэж хэлснийхээ дараа би өнөөх оюутныг дараах 2 үйлдэлийн аль нэгийг нь хийх байх гэж бодож байсан. Балмагдсандаа болоод намайг бүр 2 дахин муу үгээр хэлэх үү? Эсвэл нүүр нь улайгаад уучлалтах байх. Гэтэл тэр залуу энэ хоёрын аль нь ч биш тис өөр хандлага үзүүлсэн нь намайг бүр гайхшруулж орхисон юм. Тэр өчүүхэн ч баламгдаж сандарсан шинжгүүгээр өнөөх таагүй хандлага үзүүлсэн хэвээр байлаа. Амаараа бол намайг дахиж худалч гэж хэлээгүй боловч бусад хандлага нь бах байдгаараа л байсан. Энэ үед надад яг л төмөр хөшгөний өмнө зогсож байгаа мэт санагдаж байсан. Тэр над шиг хүнтэй яасан ч харилцахгүй гэсэн бодлоор өөрийгөө бүрэн зэвсгэлсэн мэт харагдаж байсан. Ийм тохиолдолд тэр хүний ард ямар нэг Титаник хэв шинж бүхий давуу байдлын мэдрэмжийг хамтдаа хуваалцаж буй найз нарын цугларалт байгаа нь гарцаагүй. Тэд биднийг бие даасан тустай хүн гэж үзэхгүй. Бид бол зүгээр л туршилтын туулай гэсэн үг. Зүгээр л нэг устгаж болох янз бүрийн нас, төрөл, үзэл бодол, сонирхол бүхий сорьцууд гэж хэлж болно. Тэд нэг зэвсгийг хэрэглэж үзээд тохирохгүй бол дахиад л өөр төрлийн зэвсэг хэрэглэж үзэх болно. Тэдний хувьд бидэнтэй уулзж байгаа нь жирийн хүмүүсийн ойлгодог шиг тийм уулзалт биш. Харин шавж устгадын ажиллагааг хийж байгаа юм. Дөрвөн ярьсан 2 санваартан ч тэр. Энэ бүдүүлэг залуугийн хувьд ч тэр. Бүгд оюуны өндөр түвшингийн хүмүүс.
Өөрсдийгөө сүнснүүд гэж дуудахаар танигдалд хүрсэн Английн хаан 7 дугаар Эдвардын үеийн алдартай бүлэглэлийн тэдгээр хүмүүсийн хувьд ч мөн адилхан. Гэхдээ энгийн нэг найзуудаас бүрдсэн бүлэглэлч бас ингэж өөрсдийгөө давуугаар мэдрэх аюулд унах боломжтой. Ийм тохиолдолд давуу байдлын мэдрэмж нь илүү бүдүүлэг байдлаар илэрдэг. Шинээр шилжиж ирсэн хүүхдийн өмнө өөдгөө авирлаж буй хуучин гарууд, эсвэл төр хугацаагаар ирсэн цэргийг дээрлэхэж буй хуучин цэргүүд, эсвэл бас баар юм уу галт тэрэгний бүхээгт танихгүй хүмүүст гайхуулах гэж чимээ шуугаан дэгдээж буй бүдүүлэг найзуудаас бид ийм зүйлийг олж харж болно. Ийм хүмүүс бусдад албаар сонсгох гэж өөр хоорондоо маш дотно нууцлаг үг хэллэгээр ярилцдаг. Энэ нь бүлэгт нь хариалагддаггүй гадны хүмүүст "чи бол бидний нэг биш" гэдгийг нь тодорхой харуулах зорилготой байдаг. Үнэн дээр гадна талд байгаа хүмүүсийг дундаа нэвтрүүлэхгүй байх нь л тэдний нөхөрлийн гол цөм нь болж байж болох юм. Бусад хүмүүс ойлгохгүй гэдгийг тэд мэддэг хэрнээ харин ч энэ нь сайхан санагддаг учраас тэд гадны хүмүүсийн дунд байхдаа нэг нэгнээ баптизм хүртэх үедээ авсан нэрээр нь эсвэл хочоор нь дуудах дуртай байдаг. Миний өмнө нь таньдаг байсан нэг хүн бүр нарийн арга хэрэглэж байсныг би санаж байна. Тэрээр найз нарынхаа тухай ярихдаа яг л хэний тухай ярьж байгааг нь бид мэдэж байгаа юм шиг, бүр заавал мэдэж байх ёстой юм шиг ярьж байж билээ. Тэр яриагаа эхлүүлэхдээ "Өмнө нь Ричард Баттенс надад ингэж хэлж байсан юм" гэж хэлээд л ярьж эхэлсэн. Тэр үед бид өөрсдөө "Ямар Ричард Баттенс? Тэр сонсож байгаагүй нэр байна" гэд хэлчихэж чадхааргүй залууч байж. Яагаад гэвэл тэр залуу тэр нэрийг бүх хүн мэддэг байдлаар ярьж байсан юм. Түүнийг танихгүй байгаагаараа би өөрийгөө ямар ч танилгүй хүн гэдгээ баталж буй хэрэг болох юм шиг санагдаж байсан. Харин тэртээ хойно бараг жилийн дараа Ричард Баттенс гэдэг нэрийг тэр залуугаас өөр хэн ч мэддэггүй болохыг олж мэдсэн юм. Иймээс бид маш олон хүрээллүүдээс нөхөрлөлийн бардамналд, Олимпийн тамирчин хүнд байдаг зан чанар, Титаник эсвэл зүгээр л бүдүүлэг хэвшинж бүхий бардамналыг олж харж болно. Миний хариалагдаж байгаа хүрээлэл энэ тал дээр аюулгүй хэмээн яаран дүгнэлт хийх гэх хэрэггүй. Учир нь хүрээлэл дотроосоо ийм зүйлийг олж харахдаа хүн хамгийн хойрог байдаг. Үнэн дээр нөхөрлөлийг салшгүй дагаж байдаг нэг зүйл бол бардамнах байдал байдаг. Нөхөрлөл хөндлөнгийн хүмүүсийг зайлшгүй гадуурхдаг. Гэхдээ ингэх үндэслэлтэй бас зайлшгүй зүйл гэж хэлж болох ч энэ үйлдэл нь эргээд тухайн хүрээллийг онцгой болгож орхидог. Дараа нь өөрсдийн ийм онцгойрч буй байдалтай таашаалтай хүрээлэл болдог. Зам нэгэнт уруудаж эхэлсэн бол цаашлах тусам налуу нь улам ихсрэх болно. Бидний нөхөрлөлийн хүрээ хэзээ ч ийм титаникч бай, зүгээр энгийнч бай, бардамналд унахгүй байх. Харин бид сүнснүүд болох магадлал илүү өндөр гэж байх юм бол энэ нь зарим талаараа харин ч бүр муу зүйл. Анх бидний нэгтгэж өгж байсан нийтлэг алсын хараа маань аяндаа үгүй болж бид зүгээр л нэг тусдаа бүлэглэл байхын тулд хамтдаа цугладаг болж болох юм. Зүгээр л нэг өөр хоорондоо нэг нэгнээ ургамжилсан, биеэ тооцоолсон жижигхэн язгууртнуудын бүлэглэл болж болно гэсэн үг. Заримдаа ийм нөхцөл байдалд байгаа бүлэглэл нь ертөнцийн хэрэгт хөл тавьж эхэлдэг. Бүлгийг анх үүсгэхэд хүргэсэн нийтлэг ашиг сонирхолтой төдийлөн нийцгээргүй хүмүүсийг хүртэл аятайхан хүн байна хэмээн үзэх юм бол гишүүнээр элсүүлж хүрээллээ ухаалгаар өргөжүүлснээр тухайн газар нутагтаа хүчирхэгжиж ирдэг. Ингээд ирэхээр тухайн бүлэглэлийн гишүүн болох нь улс төрийн ач холбогдолтой болж ирдэг. Цэргийн анги, их сургууль, сүм хийд гэсэн газруудад энэ нь элбэг байдаг. Хорооны үйл ажиллагааг хянах, гишүүдэд зориулан ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн ийм ажлуудыг гүйцэтгэхийн тулд бүлэглэлийн гишүүн бус хүмүүсийн эсрэг нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлдэг. Эхэндээ Бурханы талаар эсвэл яруу найргийн сэдвээр ярилцахын тулд уулздаг байсан хүмүүс одоо багшилж, лекц унших эсвэл амьжиргааны асуудлаар уулзаж ярилцдаг болсон. Тэдний хувь заяанд шударга ёсны ямар шийтгэл оногдож байгааг хараарай. Чи тоос шороо учраас тоос шороо руугаа буцах болно. Энэ бол Бурхан Адамд хэлсэн үг. Ингэж тактик боловсруулагч нарын бүлэглэл болж ховрон уналтанд орсон хүрээлэл нь нөхөрлөлийн хамгийн анхны энгийн практик хувилбар руугаа эргээд очдог. Одоо тэд эртний өнөөх анчтын бүлэглэлтэй адилхан болсон. Тэд үнэхээр ангуучлагчид болсон. Гэхдээ миний хүндэлдэг тийм төрлийн анчид биш. Олон нийтийн санаа бодол бүрэн зөв байдаггүй ч бас хизээч буруу байдаггүй. Найз нарын хүрээлэл нь анхнаасаа л бүгд өөрсдөө сайрхаж бусдаас давуу гэдгийг харуулах гэсэн зорилгоор эхэлдэг гэж бодож байгаа бол энэ нь аимшигтай ташаа ойлголт юм.
Бас бүх нөхөрлөлүүд бодит байдал дээр ийм бардамнал дунсан байдаг гэж бодож байгаа нь ч эндүрэл. Гэхдээ нөхөрлөл угаасаа бардам байдалд унахдаа амархан хэмээн олон нийт зөв оншилдог. Учир нь нөхөрлөл нь байгалийн төрөлх хайрууд дундаа хамгийн сүнслэг хайр учраас нөхөрлөлд учирч болох аюул нь ч сүнслэг байдаг. Өөрөөр хэлбэл нөхөрлөл нь сахиусан тэнгэрлэг чанартай байдаг. Гэхдээ эр хүн тэнгэрлэгч нарын талхыг эрсдэлгүйгээр идэхийг хүсвэл үүнээс өөрийгөө хамгаалахын тулд 3 дахин даруй болох ёстой. Энэ хүртэл ярих үед одоо та Библи яагаад нөхөрлөлийг хамгийн дээд хайр болох Бурхны хайрын бэлэгдэл болгон бараг ашигладаггүй болохыг тааварлаж байгаа байх. Учир нь нөхөрлөл нь сүнслэг зүйлсийн бэлэгдэл болгон хэрэглэхэд дэндүү сүнслэг байдаг. Доод давхаргүйгээр дээд давхар зогсож чадахгүй. Бурхан өөрийгөө эцэг эсвэл нөхөртөө зүүрлэх нь хамгийн аюулгүй зүйлэл юм. Яагаад гэвэл сэтгэл мэдрэлийн өвчтөе хүн биш л бол хинч Бурханыг мах бодийн төрсөн аваа гэж бодохгүй. Бас эзэн болох чуулганы гэрлэлтийг далд нууцлаг утгатай зүйл гэдгээс өөрөөр ойлгохгүй. Гэхдээ нөхөрлөлийг ийм утгаар хэрэглэх юм бол зүгээр л бэлэгдэл болсон зүйлийг бодит зүйл хэмээн андуурах аюул бий. Тэгвэл угаасаа аюулд орсон байгаа нөхөрлөл бүр ихээр аюулд өртөх болно. Бүр цаашлаад нөхөрлөлийн тодорхой харуулж өгдөг тэнгэрлэг амьдрал дээр байх ойр дотны харилцааг буруу ойлгож, бүр нэг нэгэндээ хүрлцэх байдлаар ойртон нөхөрлөختөө зоригжиж болох юм. Тэгэхээр нөхөрлөл нь бусад төрөлх хайруудын нэг адил өөрийгөө аврах чадваргүй хайр юм. Нөхөрлөл нь сүнслэг хайр учраас дайснуудаас ирэх дайралт нь илүү нарийн байдаг. Тиймээс нөхөрлөлөө сайн чигээр нь хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол бусад хайруудаас хамаагүй илүү чин сэтгэлээр Тэнгэрээс хамгаалтыг хайх ёстой. Нөхөрлөлийн жинхэнэ зам ямар нарийн болохыг бодож үзээрэй. Нөхөрлөл нь зүгээр л харилцан нэг нэгнээ өргөмжилсөн хүмүүсийн цугларалт байх боломжгүй. Гэхдээ бас нөгөө талаараа нэг нэгнээ биширч, үнэлэх сэтгэлээр дүүрэн биш бол тэр нь нөхөрлөл байж чадахгүй. Бидний нөхөрлөл мөргөлчийн зам номон дээр гардаг Кристиана болон түүний нөхдөд байдаг шиг тийм дүр төрхөөр дутагдж байвал бидний амьдрал өрөвдөлтэй бас тарчигхан байх байлаа. Тэд нэг нэгнээсээ эмээх сэтгэлтэй болсон байв. Учир нь тэд өөрт байхгүй алдрыг нэг нэгнээсээ олж харж байсан юм. Одоо тэд бие биеэ өөрөөсөө илүү дээр гэж үзэх болжээ. Та надаас хавьгүй илүү үзэсгэлэнтэй гэж нэг нь хэлэхэд нөгөө нь харин та надаас хавьгүй илүү сэтгэл татам гэж хэлв. Эцэстээ ийм гайхамшигтай туршлагыг аюулгүйгээр амталж болох ганцхан зам бий. Энэ нь ямар зам болохыг Жон Бонион цааш үргэлжлүүлэн хэлж өгсөн байдаг. Энэ охтууд нэг нэгнээ ийхүү гэрэл дотроос харах болсон нь хэлмэрчийн өргөнд байхдаа усанд орж, амгалагдаж, цагаан дээр хүлээн авсантай нь холбоотой байв. Ингэж бид угаалгаж, тамгалагдаж, шин дээл хүлээн авсаа санаж байх тохиолдолд аюулд өртөхгүй байж чадна. Нөхөрлөлийг бий болгож байгаа нийтлэг үндэстэн зүйл нь хэдий ч нэ эрхэм байна, бид ийм дурсамжуудаа илүү их санаж байх хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь итгэл бишрлийг үндэс болгож буй нөхөрлөлийн хувьд ийм дурсамжуудыг мартах нь суурилт хүргэх аюултай. Ийм дурсамжаа мартах үед бид бие биеэ сонгосон бүлэглэл, гүн тус бүр өөрсдийгөө ойлгож ухаарах чадвартайдаа нэг нэгнийхээ сайхныг олж харж чадсан, нэг зэндааны хүмүүс хэмээн тооцсон сайн дурын язгууртнуудын хүрээлэл болох болно. Ийм хүмүүс төрлөх чадвар маань биднийг бусдын дээгүүр гаргаж тавьсан гэж бодож байж болох юм. Гэтэл бусад ямар ч төрлийн хайр ийм хоосон уран сэтгэмжийг төрүүлдэггүй. Энэрх сэтгэл нь ядчил хамаатан садны харилцаа эсвэл ойр дотны хүмүүсийн харилцаа зэрэг бидний сонголтоос үл хамаарах нөхцөл байдлыг шаарддаг. Эросын хувьд ч гэсэн адилхан. Дэлхий дээрх хайрын тухай дуу шүлгийн тал нь хайр бол хувь тавилан бөгөөд аян цахилгаан шиг бидний сонголтоос үл хамаарах ба түүнийгэ хайрлах эсвэл үзэн ядах нь бидний хүч чадлаас хамаахгүй гэж хэлдэг. Эрос нь хайрын бурхны харавсан сум эсвэл бидний генээс хамаардаг байж болох ч ямартай ч надаас шалтгааллахгүй ямар нэг зүйл тэнд байна гэж хэлдэг. Гэхдээ нөхөрлөлийн хувьд бол энэ бүхнээс чөлөөтэй байдаг учраас нөхөрлөх хүнээ өөрөө сонгодог гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ бол та эдхэн жилийн өмнө эсвэл хойно төрсөн бол гэр чинь одоо байгаагаасаа жаахан л наан эсвэл цаана байрлаж байсан бол энэ биш тэр их сургуулийг сонгосон бол өөр газар цэргийн алба хаасан бол анх уулзахдаа тэр нэг сэдвийн талаар яриа өдөөгүй бол гэх эдгээр санамсаргүй хүчин зүйлүүдийн аль нэг нь байсан бол бид нэг нэгнээ танихгүй ч гэрээ үлдэх байсан. Гэхдээ Христэд итгэгч хүмүүсийн хувьд бол өөр. Хатуухан хэлэх юм бол тэнд ямар ч санамсаргүй тохиолдол гэж байхгүй.
Амьдрал хэмээх ёслолын үйл ажиллагааны нууц эзэн нь өшгөний цаана ажиллаж байгаа. Сарь нартаа та нар намайг сонгоогүй, харин би та нарыг сонгосон юм гэж айлтсан Христ, итгэгч найз нарын нөхөрлөл бүрд бас яг ингэж хэлж байгаа. Та нар бие биеэ сонгосон биш. Харин би та нарыг сонгосон учраас амд нөхөр байгаа юм. Тэр ингэж хэлж байгаа. Нөхөрлөл бол бид нэг нэгнээ таньж мэдж чадхаар өндөр мэдлэг, оюуны чадамжтай байсныг шагнал биш. Нөхөрлөл гэдэг бол бие биеийнхээ үзэсгэлэн олж харах хэрэгсэл болгон Бурханаас бидэнд өгсөн зүйл. Найз нөхөд үзэсгэлэнтэй байлаа гэд тэр нь тоо томшгүй олон хүмүүсээс илүү гоцгойд байгаа хэрэг биш. Харин Бурхан бидний нүдийг нээснээр нөхөрлөлөөр дамжуулан тэрхүү гоо үзэсгэлэнг олж харж чадсан хэрэг юм. Тэрхүү гоо үзэсгэлэн гэж байгаа нь бусад бүх гоо үзэсгэлэнгийн нэг адил Бурханаас үүсэлтэй зүйл бөгөөд жинхэнэ нөхөрлөл донд Бурхан тэрхүү гоо үзэсгэлэнг улам нэмэгдүүлж байдаг. Үүнчлэн нөхөрлөл нь Бурханд гоо үзэсгэлэнг илчлэх хэрэгсэл төдийгүй бас гоо үзэсгэлэнг бүтээх хэрэгсэл нь болж өгч байдаг. Энэхүү баярын үйл ажиллагаанд зоогийн ширээг бэлтгэсэн нэг нь ч тэр өөрөө, зочдыг өрсөн нэг нь ч бас тэр өөрөө. Энэхүү зоогийг эзэн өөрөө удирдах байгаа гэдэгт бид итгэдэг бөгөөд тэр үргэлж ингэх болно гэдэгт найддаг. Бидний нөхөрлийн жинхэнэ эзэн болсон түүнийг бид хизээч үл тоомсорлож болохгүй. Энэ нь нөхөрлөл гэдэг зүйлд бид маш гүнзгий, нухацтай, албархой хандах ёстой гэсэн үг биш. Инээд хөөргийг бүтээсэн Бурхан үүнийг таалахгүй. Аливаа зүйлд нухацтай хандахын зэрэгцээ бас хөгжилтэй тоглоом тоглож байгаа мэт хөнгөн сэтгэлээр хандах хүсэл, ур чадварыг хадгалж байх нь амьдралын бас нэг хүнд хэцүү хэрнээ баяр хөөртэй шинж чанар нь юм. Бид дараагийн бүлэгт энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих болно. Ямартай ч энд Данбарын гайхалтай тэнцвэрийг барьж чадсан зөвлөгөөг ирж татаж хэлээд өндөрлөе. Хүн та бүтээгчээ баярлуул. Хөгжилтэй амьдр. Учир нь энэ ертөнцид өөр гойд зүйл гэж үгүй.